Тэр нь гоё мэрэгчл харамсахгүй гэн залуунасаа ингэж үүсэнд бол их л хайп байт шүү дээ. Тэгээ Бордүрийн маф гэж яриад байна. Тэгэхээр та хоёр ер нь маф уу? Булган ахын асуусан Бордүрийн маф уу? Тийм. Тэрэнд нь бол ер нь бид нэр маф л оролцож байгаа юм чи одоо тэрэнд нь. Яг замын компаниуд бол ерөөсөө богино хугацаанд хурдан хийж байж л цаг хугацааны ашиг гаргана уу гэхээс биш. Бусдаар бол яг материал гэдэг юм ингээд явахлаар бол өдөр алдах тусмал ер нь бол компани бол хасах заах тал руу л орно. Маш том юмуд бол ус зайлуулахуд бол байсан. Миний хийсэн явган хүний замыг тэр машин эвдчихлээ гэж тийм ч ярьдаг. Яг эцсийн дүндээ болохоор өш нөгөө булган ахын хийсэн зам чинь будаа энэ яста хөгийн юм хийцээ. Эндээ ингээд айтайхан амьдрахын тулд сольжмоор юм санагдав. Сайн байцгаана уу эрхэм мөндөд авц замчид үзэгчид сонсогчдоо. Булган ахын хөөрөлдөөн подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт төрсөн ах トゥ хоёр адилхан авц замын инженер мэргэжилтэй одоо нэг сургууль төгссөн. За ахаас нь эхлээ танилцуулбал Эрхэм Баян Үйлс компани үүсгэн байгуулагч одоо өөрөө захирлаараа ажиллаж байгаа. Дашвалын Ганбаяр ах маань ирсэн байна. За төрсөн дүү нь Алтайрын өвд компани үүсгэн байгуулагч бас захирлаараа ажиллаж байгаа. Тэгээд нийслэлийн авц замын газарт одоо засварын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, за засварын хэлтсийнхаа даргаар ажиллаж байсан. Дашвалын Ганбат ах маань ирсэн байна. За хоёр ахтай урилга хүлээ авч ирсэнд баярлалаа. Сайхан үлдэж гин үү? Тэ ажил тавлаг байна уу? За сайхан үлдэж байна. Өдөртөө үрж оруулсанд талархаж байна. Одоо хэлүүдээ сайхан ярилцъя гэж бодол хүрээд ирлээ шүү дээ. Тийм. Подкаст их чөлөөтэй шүү дээ. Ганбах. Манай өнөөдөр чи Ганбах орж байгаа дугаарыг бичнэ гэдээ бас сандрааллаа. Ганбах зөндөө загнуулсан гэдэг шиг. Оноод ч хүн загнад юм уу? Хамгийн дараагүй гэлтэй инженерээс баг шүү. Ганбахаар сайн үед. За одоо ер нь яхаа тэгээд хувийн хөвшилт. Ер нь зам гэдгээс ямар холдох биш. Одоо тэгэл замаа гарайл. Гүйцэтгэжээ хийгээл. Үдчихлээ. Өвөлдөө бол одоо нэг сайхан амраал. Би бас яг өвөл манай замынхан ч уурт амарч юм. Тэгээд замынхаа талаар хэрэгтэй туршлагатай хүмүүсээс яриаг нь хүргий залуу одоо оюутнууд залуучуудад ч юм уу хэрэгтэй 10 жилийн хүүхдүүд манаас мэрэгчлээ сонгоход төхөн болох болов гэдэг үүднээс хийж байгаа. За тэгээд одоо бэлгээ гартуулъя да. Тэ. Энэ 5D World компани гэдэг CHC Navigation гэдэг компани юу гадаад худалдаа борлуулдаг те. Энэ компани. За нэртэй малгай. За манайх энэ эднийхээс харилцаатай багж худалдаж авч ирсэн. Гэж тий. Одоо батлаа ямар ч асуудалгүй л явж байгаа. За зартын өрндөр ус гэдэг компани. Тэгээ Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулдаг юм. Нутгийнхаа брэнд зис аягаар хийсэн. Өө ясахгүй. Өөртөө аяг хийдгүүлдэ зам хийдэг компани. Тэгээд энэ нутгийнхаа брэндийг явуулсан байгаа юу шиг тий. За дараагийн бэлэг Энэ бэлэг авч. Энэ Баян цогт зам гэдэг компани. Одоо танай нутгийн дүү штэ. Эрдэнэ цогт манай дүү. Эрдэнэ цогт манай ангийн хоёр залуу энэ компанига Баян. За Баян цогт ажиллаж баярлалаа. Гарын бэлэг. За. Хэдэж бүр 5 жил болсон юм шүү дээ тийм. Тэгсээ 20 оноос эхлээд. За энэ Ганбахт. За баярлалаа. Ихэр мөх компаниас ажиллаж байгааг дуулахад таатай байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч Орд гэрээ. Энэ өмнөх дугааруудаас арай өөр гэрээс нь болж яг хажуудлалт нь байгаа. Хүмүүс бас ойлгоод амралтын газар байна гэж бодоод идэх. Хаана ичиж байгааг би асууад идэх. Ялтай утганы баруун талд үйлдвэрийн хашаан доторны загварын гэрүүд байгаа. Тэгээ энэ гоё гэр дотроос үрж байгаа. Ах トゥ хоёр яагаад ингэж бүгдээрээ замын инженер болохоор шийдэв. Юу нөлөөлөв? Замын инженер болох болсны гоё нь одоо юунд аваа. Түрүү хэлсэн шиг ингээд оюутан ер нь бол 10 жилийн хүүхдүүд мэргэжлээ сонгоход
бас зөвлөвөл талаас нь ах нэр хөө. Тэгвэл ахын подкаст нь юу манай авч ирэн нь бол уул нь бол математикийн багш. Тэгээд дараад нь цагдаагийн сургууль сураад цагдаа гисгэлүүлэгч хийж. Олон жил тийм цагдаагийн өгшөөж яж өдөртөгтэй гарсан байдаг. Болохоор ерөөсөө биднээсийг цагдаа магдаа болъё гэж бид нар ч одоо цагдаа автаа болохоор цагдаагаа ярагдаад хэзээ ч хөшөөдөг. Энэ бас хамгийн хэцүү мэрэгчлэн. Хэцүү ажил. Тэгээд би 94 онд Говьтай аймагт 10 жилээ төгсөөд конкурсанд ороод нэлээ гайгуул өгсөн гэж боддtiin. Тэгээд ямар ч байсан шүтээсийн нэлээд ховор өвшөөш. Тэгээд намайг дагуулж үгс өггүй шууд тэр үед чинь автоман аавах гэж хүүгнээс гарч байхгүй шүү дээ. Одоо л хүүхдүүд чинь би мэрэгчлээ сонгож байна. Шууд л инженер тэр тусан уур замын инженерт ингээл аваад гардаг шүү дээ. Би зүгээр дагаж орчоод өөрөө юу ч хэлээгүй тэгэл ингээл замын инженер яваад. Тэгээд ороод чинь манай дүү дараа бид нар 2 насны зөвөртэй. Дараагийн дүү маань механик инженерийн сургууль аваад ингээл инженер л ерөөсөө бүгд эхэлж байгаа. Тэгээд нэг тэр жил чинь гамтыг чинь 10 төгсөж чинь манай сургууль чинь нэг тусдаа салж малсан байдаг лөө. Нэг оюутан нэмж илсүүлэх нэг тийм сонирхолтой байсан мөлий. Тэгэл сургууль дээр гамтыг төгслөө гэдээ явуулсан чинь конкурст очоод яваад ирсэн чинь манай багш нар сууж өө чи яасан би дүүтэйгээ явж байна. Нэг анги сонгохгүй явж байгаа гэсэн чинь. Өө юу ярьж байгаа чи шууд энд л өртгүүлнэ шүү дээ. Тэгэл манай одоо түрүүний яц болроо багш хаснууч багш хин багш бүгд суучдаг. Шууд л бацаах их дээр суучсан дүүр. Ингээл замын жирэлчж байгаа юм да. Тэр. Тэгээд тэрний одоо энэний доотлол басан гандамөр гэдэг юм. Тэрмэнд бас дараа нь замын инженер болсон. Алтуу дөрүүлээ. Тий, ган зэрэг болохоор механик инженер төгсчгөөд дараад нь магистр замаар хамгаалчихж байгаа. Ингээд яа харахгүй. Нэг салбарт одоо тэгэл үтэд харж байна 2 компанид л үнэхээр зовоогдсон. Яг нэг компанид бас үзэж болохгүй байгаа юм аа. Тэгэл онол бүгдээр л ташраар явчих гэдэг чинь дөнгөөр ихгүй гэдэг шиг. Тэгэл үтчихэл байна да. Тэгэл. Ер нь дүү явжсэн тэр юм зам үндэл гоё ачлаа шүү дээ. Хэрэгээр харахад хийсэн бүтээсэн юм та одоо. Гिचнэн Монро тэгээ сайхан том компани би олон жил ажиллаа. 1000 гаруй километр зам дээр л үтсэн мэт юм л шүү дээ. Тэгэхээр чинь л одоо нэр тонгтой байх л шүү дээ. Туршлагыг бол таастай. Хангалттай өргөсөн шүү дээ. Тэгээд өөрхөн компаниг авсан гэсэн үг. Тэгсэн. Ер нь бол тэрнээс Монро дээрс орж басан бэлэг зам эндиг 2 компанид ажиллаж байсан. Ер нь бол тэгэл өөрөө жижиг чам авахгүй юм хийгээд явж байгаа нас. Сайхан. Одоо тий. Тэгээд одоо энэ нас ч одоо 50% хүрлээ тэгэхэр ч одоо тэгэл. Яг нөгөө залуу шиг инженер юу хийгээд ингээд бүжигнаад ингээд өдөр шөнөгөл үцдэг байл шүү дээ бид нар ч. Тэгээд байх надад жоохон удаашрдаг юм байна. Тий би ятарлах жоохон нэг үедээ. Төвөж галзуу явдаг гэсэн шүү өдөр ч гэсэн. Завч бас адилхан залуу насны спорттой нөгөөхгүй. Энэ тийм шүү. Одоо нэг жоохон бичиг цаас тал руугаа нөгөө үед нэг зөвлөнгөө айтай тэгэл хэдэн залуучуудыгаа тэгэл нэг айтайхан шиг. Гол нь ажлыг олж өгөөл. Зөв чиглүүлээл мөнгөний олж өгөөл явж ивэл анда яваалах. Зөв. Хамаахан хувьд. Ер нь бол яах вэ? Ер нь бол би ер нь бол шууд нийслэлтэй бол ажилд ороогүй. Ер нь бол анх бол 1999 оноос эхлээл ер нь бол замын ажлыг дагаал. Ер нь оюутан байхаас л замын ажлыг дагаж эхэлсэн. АСП гээд манай нутгийн компани байсан. Тэгэл тэр чи яг одоо АСП инженер болохоос өмнө ажиллаад даамал хийгээл инженер хийгээл. Тэгээд сүүлд яг бас энэ одгоохийн одоо Эрдэнэ зураг шүү дээ. Тий. Эрдэнэ зурагт бас ажиллаж ийлээ. Геодезийн инженер хийгээл. Тэгээд очир төвд бас нэг жил орчим ажилласан баг. Монроудад ажилласан. Вестern нөгөө чиний сайн хэлдэг нөгөө залуу хүний спорт, зам бол залуу хүний спорт гэдэг шиг. Зам компанид бол орж илсэн. Тэгээд ер нь 2009 онд Nestle автобусны газарт ажилд ороод 13 жил Nestle байгууллагад удааг байхад нэрсэн юм шүү дээ, тий. Тэгээд энэ чинь анх бол бид нар чих хяналтын инженер гэдэг
Тэгээл мэрэгжилтэн боллоо. Тэгээл ахлах хэлцийн дарга гэл ер нь бол доороос нь хийж үзээ. Эхнээс нь нэлээд л үзсэн. Нөө меритээрээ явсан шүү дээ тий. Аха зөв. Тэгэхээр хоёр ах яг одоо 10 ахлах ангийн хүүхдүүдэд замын инженер мэргэжлийг санал болгоул. Одоо та аав шиг одоо болохгүй шүү гэж хэлэх үү? Нөгөө талаас яг энэ гоё ажил шүү гэж санал болгох уу? ер нь бол гоё ажил гэж би болов. Ер нь өмнөдөө л хаппи сэтгэл хангалуун үлддэг шүү юм хийгээд тавьсан байхад бол янзыг гош. Тэгээд дээгүүрээ дахиж. тий одоо тэр дээгүүр явна. Тэгээд тэр дээгүүр явж байхдаа одоо тэр машинд сууж байгаа улсуудтай ярина шүү дээ. Тэгээд тэр замыг хийжэл энийг би хийжэлээ гэл. Тэгэл гоё ер нь гоё мэрэгчл харамсахгүй энэ залуунасаа ингэж үүсэнд бол их л хаппи байт шүү дээ. Тэгтээ бас эрсдлүүд байгаа. Тэрийг бас бодож үзнэ. Ямар эрсдлүүд вэ? Одоо манай юунд ч одоо энэ тэр талаа манай дүү нийлээ. За ярих бай. Тэ үлрэлийн чанартай байна. Тэрээсээ хаал. За тэгэл их олон юунууд байна гэл юмнууд биелдэ. Тэгтэл гоё ажил. Тэгвэл Гамбайх одоо яг за мэдээж дийлэнх инженерүүд эрэхтэй байгаа шүү дээ. Ирчүүд ажилтдаг. Тэгээд тэгвэл эмэгтэй хүнд та санал болгох уу? Эмэгтэй хүнд ер нь хэр тохирсон ажил гэдэг. Боломж шүү дээ. Ер нь бол одоо яг эмэгтэй одоо яг би өнгөрсөн жил одоо хувийн хөвшилт гараад оюутан инженер болж байгаа төгсөж байгаа. Яг нь тэд нар бол мэргэжлээ сонгоцсон, сурцсан, сураад явж байгаа залуу инженер октод хөвгүүдийг бол ажил дээрээ бол ажилуулад, зааж сургаад ер нь бол яг инженерүүдэд юу гэж хэлдэг вэ гэхээр та нар бол яг одоохондоо сургуулаа төгсөөгүй байна. Өнөөдөр та нарт мэдгүй байна гэдэг асуулт бол асуух эрх байна. Та нар маргааш диплом авснаас хойш бол би нэг мэдгүй нэ гэдэг асуулт чинь бол дуусна шүү. Одоо та нар 3 дугаар курс, 4 дугаар курс те ингээд сайхан ах нартайгаа ихч нартайгаа ингээд сайхан ажиллаад явж байгаа үед бол та нар бол мэдгүй байна, чадахгүй байна гэдэг юмуд бол ах нараасаа инженерүүдээс сайн асууж байна. Ер нь бол зам гэдэг бол хариуцлага дагаа цаашаа бол мөнгө төгрөг санхүү холбоотой юмуд бол маш олон байж байдаг. Ер нь замын инженер бол сайхан мэрэгжил шүү дээ. Сайхныг бол одоо орон нутагт ч ажиллаж үзтлээ, нийслэлд ч ажиллаж үзтлээ. Хамгийн гол нь энэ ажлын ардаа талд хяналт нь байсан уу, гүйцэтгэгч нь байсан уу, тухайн ажлынхаа ард гарцаа байна. Нэг гоё санаалдад энэ. Тэгээд дараа жилүүдэд олон жилийн дараач байт юм уу, тэ? Орон нутгийн замуудаараа ингээ явж байхад энэ аавынх нь барьсан зам штэ гэд ингээ яриад явж байхад бол үр хөвгүүдтэй бол жишээ болоо явж байхад бол их гоё байдаг. Зөв. Би тэр сая замын инженер болоод одоо юу хэмтэй бид нөгөө зам руугаа миний ер нь бол анхны зам бол энэ Багнуур Улаанбаатарын холбогдож ирсэн зам. Японочууд барьж байгаа цаашаага монголчууд өөрснөө барьж ирсэн. Одоо Баян-Даваа гээл. Баян-Даваас цаашаа чи Багнуур хүртэл зам дээр Аспек компанид анх ажиллаж ирсэн. Тэгэхэд ер нь бол зам холбогдоогүй байхад би яг нэг том машинд суугаад явж ирсэн. Тэг чин манай жолооч шүү дээ. Зам дээр 2-3 удаа очсон. Тэгсэн жоохон ороо бүрэнхий болоод гараа явцчих байхгүй. Шүн төөрөөд. Одоо тэр зам 2001-2 оны үед ашиглалтанд орсон. Түүнээс цааш одоо Багнуур орох бол ерөөсөн цагийн л ажил болсон шүү дээ. Тэрнээс өмнө бол хөрхий заа бодолцоо тойрсоо гэвүр хоноод төөрөөд тэр чин хэдхэн километр газар л бид нар ч хоноод гэрдгийгээ гаргаад ингээл явж ийсэн. Энүүгээрээ бол яг нэг зам гэдэг юм чинь холыг ортуулаад хоёрыг өчрүүлнэ гэдэг юу гэдэг бас гоё үг байдаг штэ. Тэгээд тэрүүгээрээ ингээ явахлаар одоо бол тэр замыг холбосноос хойш болвол над шиг тэгээд төөрсөн хүн бол баг байхгүй байх шээ. Тий. Улаан замаасаа гарч хоноод хэрэгээр төөрөөгөл бол сая дүү тавьсан асуултанд би бас яав нэг эмэгтэй хүүхдийг
санал болгох уу гэх те. Манайх чинь биднээс мэрэгжлийн за бусад инженеруудыг сайн яадаг юмсан мэдэхгүй байх юм яаж бэлтдэг. Биднээс чинь маш одоо өөрсдөө жоохон магтчихвал өндөр бэлтэж байгаа шүү дээ. Геодезийн маш сайн инженер байх хэрэгтэй. Бид нар нэгдүгürt сайн төсөвчгөн төсөв хийдэг мөнгөийг одоо тэр юутай замтай холбож идэг тим төсөвлөгч одоо юмэг юу яаждаг юм байх хэрэгтэй. Тим биднес суулгадаг. Удаасаа. За тэгээ материалын маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр шинжилгээнүүдийг хийж чаддаг. Ямар үр дүн гарахаар яадаг гэдэг тэр чанартай холбоотой асуудлуудыг бүгдийг шийдэж чаддаг. За дээрээс нь бид маш сайн зохион байгуулагч байх хэрэгтэй. Маш сайн дарга байх хэрэгтэй. Инженер бид нар зөвхөн цэвэр инженер ерөөсөө талбай дээр бараг л яатгүй зөв хийдэг байхгүй. Ерөөсөө маш сайн зохион кемп менежер тийм маш сайн зохион байгуулагч. Одоо тийш явна энэ дүүтэн тийг ингэн гээд цаг хугацаатай уралдаад өглөө хоёр тусахаас хүсүүлээ. Тэгээд дээрээс нь бид нар маш сайн багш байх хэрэгтэй байхгүй. Одоо ингээд багш болдог байхгүй болоосаа л автоматар тэр залуу инженер хөрөд ирэхээр хамгийн юм ал сургах гал дайрдаг байхгүй. Тэгэхээр тэр охтуудад бол одоо тэгээд дээрээс нь манай салбар тэгээд тэр инженер болоод ирдэг юм бол заавал замын инженер болох алгүй. Хяналтын инженер гэж сайхан ажлууд байна. Тэгэл одоо нямд хамгаас хүсүүлээ тэгээд зураг зурдаг, материал хийдэг ийм юмсууд байна. Охтуудад бол ер нь гоё ажил. Би саяхан нэг сургуулаар очисон чинь манай сургууль чинь гарцаасаа залуучууд л өгдөг гэсэн чинь одоо дүүрэн цэцэг шиг охтууд илж тэд нар чинь баг дандаа охтууд болсон байл шүү дээ нэрээ. Манай ангид их чинь баг 30-уудаа төгссөн байдаг лөө манай анги чинь. Тэгээд яг ч 6 лүү 7 охин биш шүү дээ. Тагч бас олон охтуудтэй. Манайх л гуруулалт гэсэн шүү дээ. Манайх шиг аргагүй шүтээсийн түүхэнд хамгийн олон төгссөн байгаа хөш олуулаа. Бүх салбарт шүү. Одоо өмнө говьд нэг төсөлтөөр явуулах чинь Арангач хэдэн хаана төсөлтөөр явуулах чинь манай ангид тийм нэг нөхөртэй холбоотой байгаагүй юм гэж бараг л байхгүй шүү дээ. Яаж хийж байгаа л. За тэгэхээр ахлахангийн дүүнээс мэрэгчлээ сонгоход төхөн болох байхаа та автозамын инженер мэрэгчлийг сонгоорой. Тэгэхээр би замын инженерийн хүмүүсээс бол асуухгүй болохгүй асуултууд байгаад байна. Тэгэхээр бордюртэй холбоотой. Бордюрыг ер нь яагаад хийдий? Яагаад солидий? Тэгээ бордюрийн маф гэж яриад байна. Тэгэхээр одоо та хоёрын компани, та хоёр ер нь маф уу гэж асууя тий. Энэ хөлтөд асуулч бай. За тэгэнгүүтлээ бордюр яг ямар ач холбогдолтой болоод байдгийг байхгүй ч болтгүй юм гэд тий. Өнөөдөр хүртэл нэг зураг шог зураач ах байдаг штэ соёлын авь зүтгэлтэн зураал цацчихын л та юу гэхлээр ингээд медаль гардуулдаг 3 тавцсан дээр бордюроо нэгт зураад хоёрт машин зураад гуравт хүнээ зурцсан байна. Хүнээ бордюроос машинаас дараа тавьдаг гэд. Тэгээ ийм л асуудлууд ингээд тэдний буруу бишэлтэй мэдээж хардах их нь байгаа ч гэдэг юм. Тэгэхээр яагаад ийм юмнууд олон нийтэд тарчуу тий. Олон нийт яаж зөв ойлгох ёстой гэдэг талаас нь тайлбарлуулмаар байна. За дүүдэний нийслэл бордюр яг одоо ашигтай юм уу? Ер нь бол автозамын бордюр, автозамын ашиглах гэдэг чинь бол ер нь альч улс оронд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах те явган зам автозамыг тусгаарлах дугуй цогцгийн үүргийг гүйцэтгэдэг. Нөгөө талаараа бол бас мөн адил автозамын ус зайлуулах бас юу болж идэг. Яг манай орон нутгийн замууд бол хашлаггүй замууд өөрийнхөө гадаргуугаар усаа зайлуулдаг юмуд байж идэг. Ер нь бол мал амтны хөдөлгөөнийг л байна уу гэхээс биш ер нь бол явган хүний хөдөлгөөн байх шаардлага байхгүй. Тэр угаараа л байдаг. Ер нь бол яагаад энэ автозамын хашлахыг солиод идэм бэ гэдэг юм бол энэ бол бас олон янз. Ер нь урсгал засвар, ээлж засвараад энэ автозамын хашлахыг бол солих шаардлагатай. Ер нь ямар нэгэн гадны нөлөөтэй юм тээврийн хэрэгслийн мөргөж гэмтээсэн эд зүйлийг бол 1-2 ширхэг хэмж байдаг юм аахгүй. Байнгын энэ бол урсгал засварын ажиллаараа яв. За энэ автозамын хашлахыг бол өнөөдөр бол маш олон газар үйлдвэрлэж байна. За автозамын хашлах гэдэг юм одоо бол таахаа би нэг хорооллын эц өнөөдрийг болтол 1980 онд тавьсан автозамын хашлага байж л байна.
Юу вэ гэхээр тэр бол яг тухайн үедээ ингээд нөгөө одоо нөгөө жагаахын хийн гэдэг ярьдаг бол яг нэг таварын бетон гэдэг ч юм уу те. Яг зөв технологиор хийлдэг. Арматуртай юу? Арматуртай шашлаг бай. Арматургүй шашлаг бий. Тэгээд энэ хашлгууд бол байгаад байна. Энэ автозамын хашлаг хийгээд байгаа газрууд маань юу вэ гэхээр зөв технологиор хийж гинэ үү? Одоо нөгөө 90-ээс авчирсан нөгөө пявер хэвэн дотор цодгож агаад байгалаар нь хатаагаад авчирч өгөөд байна уу? Аа. Тэгэхээр нөгөө гүйтгэж байгаа нөхөр чинь буруу биш байхгүй. Одоо минжт болгоноос аваад байна уу, бүкээс аваад байна уу? Аа. За тэгээд энэ хашлгууд бас минжт болгоноос аваад байгаа, бүкээс аваад байгаа энэ уураар хатаагаад байгаа зөв технологиор хийгдээд байгаа гэдэг энэ хашлгнуудыг яагаад дахиад солиод байна гэдэг. Солиод байна гэдэг. Яг энэ өнөөдөр энэ авцамын хашлгыг сольж байгаа нь бол яг байгалийн чулуун, боржин чулуугаар солиод. Энэ бол насжилтыг бол нэгдүгээр хангалттай уцсарж байгаа. Яагаад тэр тэмдэгтэй хашлгнуудыг солиод байна. Өмнө сүүлийн хэдэн жилүүдэд энэ авцамын зорчих хэсгийн цас мөсний Цойлон. давсандаа дийлдэхгүй бас асуудал Бодис байгаа тий. Шууд бодис. Бодис цацаад бодис маань үндснэгээ хашлахныхаа нүрийг ингээд бодистой холбоотой ингээд халцруулсан. Тийм хамууруулна гэж ярьдیں۔ Тэр. Хамууруулаад ингээд халцраад. Тэгээд яг хөө тэр өнгөн хэсэг яснаас ш. Тэрнийг одоо ямар эн чин Монгол улсын нийслэлтэй Улаанбаатар хотын өнгө үзэмж энэ авцамын хашлахыг нодлон жилийн нөгөө нэг бодисноос болоод энэнийг ингээд халцарсан юм а. Энэний нөгөө 3 жил 5 жилийн хүлээх ёстой гэдэг. Эн чинь өнгө үзэмж талаасаа учраас бид нэр солих шаардлагатай. Шаардлагатай байж ижил шаардлагатай ажлуудыг бид нэр хяналтын инженер байхдаа бид нэр за энэ харийн хашлахыг сольсон дээр юм байна. Зарим нь бол ээлж засварын үеэр бол мэдээж ээлж засвар хийхэд өнгө хүчлэлтийг өгд юм уу? Цогцолж байгаа. Тэгш байдлыг л хангахын тулд л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хашлахны төвшин доошоо живэх. Нөгөө үндсэн авцамын хашлахныхаа үндсэн үүргийг гүйцэтгэхгүй байх. Тэгээд нөгөө 15 см ил гарч байгаа хэвээр юм чинь 10 см болчихлоо. Тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хаах. Энд чинь бол аюулгүй. Энд чинь маш олон шалтгааны үүднээс л солих шаардлагатай болоод байна. Яг нь чулуун хашлахыг анхны чулуун хашлахыг бол энэ ингээдтэй өргөнчлөнд 2008 онд тавьж ирсэн шүү дээ. 8-9 оны үед чулуун хашлахыг тавьсан. Өнөөдөр их засварын ажлуудад мэйлж засварын ажлууд хийгээд явж илээ. Нөгөө чулуунууд чулуун хашлахуудыг дээш нь өргөөд явж илээ. Тийм тэрийг дахин бид нар шинээр авахгүй. Бүр яг нэг хагардгүй биш тэр чинь хагарна юм. Шаардлагатайг солих механикийн хэлж бол маш цөөхнийг сольж байгаа шүү дээ. 1 км-т нэг 50 м-ийг сольд юм. 1 км давчинд одоо замын ангиллаас хамаарат 2 ашиглагтай 4 ашиглагтай гэдээс хамаарат энэ чулуу ашиглагтай газруудыг бол уусгал засвар ээлж засварын ажлууд хийх явахад бол маш цөөхнийг сольж өөрчилж байдаг. Төрөн булган ахын асуусан мордорын мапо тий. Тэрэнд нь бол ер нь бид тэр мапл оролцож байгаа юм чи одоо тэрэнд нь. Яг мап гэдэг юу гэхээр хүмүүсийн ардын юу ингээ мап гэдэг чинь нэг бодлоо их л ашигтай бидсийг л одоо тэгж зариудаа тий ингээ дахин ингээ сая ягаад солидог талаар дүү ярьлаа. За тэр ойлгомжтой болсон баг. Солиход гэвэл бид нар одоо замын компаниуд одоо сольж байгаа шүү дээ тий. Төсөв дээр ямар үнэтэй ашиггүй шүү дээ. Байхгүй шүү. Яг тэр тухайн бордюр юм. Тэр боржуурыг хийснээр нийт масаараа л ашиг гарч байгаа болохоос яг боржуурыг дан боржуураар хийдэг компани бол юм гаргахгүй шүү дээ. Төсөв дээр ямар байгаа. Тэг яг манайхан өөрсдөө яг манай тухайд бол одоо биднээс тухайд бол өөрсдөө үйлдвэртэй. Тэгэхдээ бас жижиг хэмжээний өөрсдөө хэмжээний юмыг хийгээд идэг одоо тэр уурын хатаагууртай технологи барьдаг үйлдвэртэй. Тэгээ өөрсдөө ингээд жижигчтэй болохоор бордюрыг тавьдаг ажил тий. Тэгэхээр нэг баланс. Үндэ худалдаж аваад баригадаар хийлгээд тэгвэл ашиггүй. Бас тийм ээж хацад тэр мап гэж тэнд шунаадах ямар юу хийх байгаа. Тий. Ер нь бол ашиггүй байгаа шүү дээ тий. Бүр ингээд өөртөө үйлдвэрлээд өөртөөхөө ажил хүчээр хийхдээ
ядчил Тийм яг балансж л балансж байгаа шүү дээ. Ганц мөрж шүү. Яг зам гэдэг чинь мэдээж олон бүтцээс ажиллаж байгаа. Тэгээд ерөнхий л одоо замын төсөл чинь ерөнхий утгаараа л ашиг гарч байгаа болохоос биш зөвхөн бордюр гэдэг ажил маань бол хасахтай бүр хичээж ажиллахад баланс. За яг миний харсан үнцэг болвол энэ манай чул бол чулуун үйлдвэрлэгчтэй холбоо авто замын хашлага хийж байгаа тийм. Мөн явган замын нөгөө чулуун автогууд хийж байгаа. Иймэрхүү үндэсний үйлдвэрлэгч олон компаниуд бий. Нэгдүгээр энэний бас хүчин чадал бол өнөөдрийн хувьд бол яг аж ахуй нэгж иргэдийг бол бас нэг дэмждэг бас нэг юмнууд байгаа штэ. Энэ хийж бас хөрхийн чулууга зүсэл гэж мөнчгөрөөр явж байгаа. Энэ хийдэ ачаал бол бас тодорхой хэмжээний нийслэл доторх хашлахыг явган хавтанг бол чулуун хавтанг бол нийлүүлж байгаа. Яагаад энэ мап гэдэг үг үүсээд байсан бэ гэхлээр ерөөсөө энэ хашлагнуудыг замын компаниуд бол ерөөсөө богино хугацаанд хурдан хийж байж л ер нь бол цаг хугацааны ашиг гаргана гэхээс биш. Бусдаар бол яг материал гэдэг юм ингээд явахлаар бол өдөр алдах тусмал ер нь бол компани бол хасах заах тал руу л орно. Энэ ягаад map гэж хүмүүс энэ ард иргэд энэ нийгмийн сүлжээнд ингэ тавигдаад байна гэхээр энэ удаас л энэ чулуу хашлахнуудыг зөөж ирснээс л хашлахны map гэдэг л асуудал яригдсан. Бусдаар бол өнөөдөр чичгс нийслэлд энэ ажлуудыг хийх гээд хамгийн гол нь энэ ч одоо бас нэг үүргээ шүү дээ. Замын бэлэн байдлыг байлгах гээд. Инхтэн өргөн чөлөөнд 3 газар 3 нүх гарцсан байлаа гэхэд ямар хэмжээний хил ам ирдгүү. Энийг бол манай энэ нийгмийн сүлжээгээр ингээд нөгөө хашлахны map гэж яриад байгаа хүмүүс мэддэггүй байхгүй. Энийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахын тулд бид нар тэр нэг шөнийн дотор 2 өдрийн дотор бид нар ингээд буцаагаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах гэдэг. Энэ бол нийслэл гэдэг бол том айл. Энийний төлөө бол 3 нүх бүглэхийн төлөө нэг компанид ингээд зориулаад ингээд явна гэдэг бол бас ач холбогдол хэцүү. 3 нүхний төлөө нэг нүхний төлөө экскаватор гаргаж ирээл 5 замчин гаргаж ирээл асфальт завуудыг зууруулаад ажилуулаад ингээд явна гэдэг бол бас ер нь бол энэ нийслэл дотор ажил хийж байгаа компанийн хувьд бол 1 метр квадрат нүхлээд тэрний үргэлгийг хийдий. Тухайн жилийн мөрж байгаа 100,000 төгрөгөө. Хэдэн техник, хэдэн хүн шүн ажиллуулад яаж тэр нүхийг өнөөдөр маргааш өглөө нэгээд болгоцсон байх уу гэдэг дээр ерөөсө хүмүүс тэр нүхийг л ерөөсө ингээл нүхгүй л байх ёстой гэдэг юм харж яадаг. Анх гипс асфальт нь л одоо мөнх юм байх ёстой гэж боддог. Эцсийн дүндээ тэр компани шүнжэнгөө хийгээд яг тэр 1 цаг хийнэ 3 цаг хийнэ хамаахгүй. Мэдээж баргаад гараад ингээ хийн. Ах мөнгө нь нөө 1 квадратаар л байхгүй. Тэгэхээр чин энэ замын компани дээр чин бол 1 квадрат 2 квадратын төлөө. Нүх хийдэ томрох болоо гэж бодоо сууж авахгүй шүү дээ. Дугуйн цохигдоод байт юм уу? За нэг компаниудад нэг 1000 квадрат 2000 квадрат нөхөөсний ажил 3 гудамжинд 5 гудамжинд тэгээд тэгчихлээ. Ерөнхийдөө байнга л ингээл өнөөдөр нөхгүй болгоод явж байна. Нэг борооны дараа ч гэдэг юм уу. Дахиад нөгөө жижиг сажиг юмнууд нь гарна. Дахиад нөгөө нөхөн эргээд авдаг юм чинь ерөөсөл квадратаараа л хэмжиж тоолж авдаг учраас. Тэгэхээр бол хүндрэлт. Тэгээд тэр нь байнгын бэлэн байдалд байлга гэдэг чинь бол бас их том асуудал. Тэгээд ягаад тэр нэг замын компаниуд нэг жил болгоо ингээл нэг 3-3-аар 5-5-аар солиод байдаг ажлуудыг одоо 2009 онд инхтэн өргөн чөлөөний чулуу хашлахыг сольж ирсэн гэж ярьж байсан шүү дээ. Яг тэр тухайн үед нь буцааж ингэж авчираад тухайн үед ингээд засаад явчихад нэг 2 хүн 3 хүн очиад чулуу хашлахыг засахыг хэн ч анзаарахгүй. Тийм биз? Яг одоо өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч нар яг нэг чулуу хашлахныхаа ачааллыг дийлэхгүй гаттаас чулуу хашлага татаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө нийслэлийн замын удирдлага боловсон хүчингүүд бас өөрчлөгдсөн.
бас юмыг сайхан болгох гэж зүтгэж байгаа хүмүүс шүү дээ. Бусдаар нэг газ нэг хашлгануудын мафта таатай бол биш байхгүй юу? Тий. За ойлгосон. Тэгэхээр нийслэлийн зам гэж ярьсных шууд одоо нийслэлийн зам руугаа л үргэлжлүүлээд асууя тий. Зун болохоор бороо ороод уртын арайлтууд явчихдаг шүү дээ. Дугаар болгон дээр л асууж байгаа л да. Тэгээд өөр өнцгөөс тайлбарч гарч ирэх байх. Тэгээд хотын зам яагаад нуур болоод байна? Энд одоо замынхан буруу тай юм уу гэж асууя тий. Замынхан юу вэ гэхээр өнөөдөр энэ автозам гэдэг юм бол ерөнхийдөө ус зайлуулах систем болцсон. Барилгын хуучин бол яг барилгын тэг зэг гэж юм байдаг. За одоо би энд нэг зам барьлаа. Барилга дээшлээд 20 см өндөрт тэг зэгээ тавиад барилга өртөг. Барилга яагаад ус зайлуулахтай байх ёстой? Тэр зөвхөн дээрээс бууж ирээд зам талбаар өгчдөг. Тэр барилгын дээвэр дээрх цугларсан ус доошоо бууж ирлээ зам руу өгч. Өнөөдөр чи зургийн компани зөвхөн 7 м өргөнтэй тэдэн метр урт зочих хэсэг дээрх хурд хөнцнийхаа нөгөө хэмжээ авт юм ингээд нэг төлөвлөн зурна нөгөөхийг ийм шүүрээр аавн цэвэрлэн зөвхөн замынхаа усыг л зайлуулна гэж ойлгоно. Шаардлагатай бол яган хүний замыг гэж бодно. Бодит амьдрал дээр яаж ийн? Тэр барилга тэр гэж бүгд зам руу өгчөж байна. Тэгэхээр нэгдүгээр ачаалал яаж ийн? Хамгийн гол үзүүлэлт нь бол энэ 90 оноос өмнө бол хот төлөвлөлт гэж. Зөв үеийн шугам, бар үеийн шугам, газар дагуулах ус зайлуулах маш том юмуд бол ус зайлуулахуд бол байсан. Тэнгүүт би бол энэ Баян зүрх дүүргийн зүүн өдрөөсний шугамын ажлууд дээр бол би явж исэн, харж исэн. Доржийн гудамжийг хийж яхад тэрүүнийг шууд тас татаад хоёр талын бөглөөд нөгөө даалт явж исэн 3 давхар 5 давхар мянган хоолгоор явж исэн өрөө өсний шугамуудыг байхгүй болгоцсон. Хот ус зайлуулалт нь Улаанбаатар хотоос өөрөө гарахаа байцсан. Өөрөө ус зайлуулах ачааллаа даахаа байцсан. Гамбах тэгэхээр яаж вэ? Тэр ус зайлуулах системийг тассан гэжлээ шүү дээ тий. Тэрийг замынхан тэгээд таслаа хайчуу эсвэл усны барилга байгууламж одоо өөр энэ барилгынхан ингээд хийгээ хайчуу. Ер нь бол замбрааг газар болголт. Хүн болгоны өөрөөртөөх нь төлөвлөлт. Энд чинь бас нэг автозамын нэг юм улаан автозамын нэг зурс газар гэж юм байдаг штэ. Тэгэл одоо энэ барилгуудын гадна талд ингээд нэг барилгын гадна талд мөг шиг ингээд өргөтгөл хийгээл ингээд тэрүүгээрээ хүмүүс тэндээ үйлчлэгээ явуулаад өнөөдөр манай барилгын салбарч гэсэн ингээд хичнээн сайхан гоё барилга бариад хин нэг нь нөгөө хуучин 5 давхар байрны гадна талд нэг ингээд мөг шиг ингээд юм бариад тэнд амьдраад байгаа учраас тэнд хин нэгнийх гоё үйлчлэгээний барилга барихлаа эндээ хямдхан амьдарч чадаад байгаа учраас тэнд шинэ барилгыг авах гэдэг шаардлага алга шүү дээ. Хин тэгж тийм өрсөлдөл үүсчихэд нэг 5 давхрын байрны гадна талд нэг давхрын байрыг худалдаж аваад тэрэн дээрээ дахиад нэг 2 өрөө байрны хэмжээний өргөтгөл гаргаад нөгөө нэг анх Улаанбаатар хот төлөвлөсөн байсан нөгөө ногоон байгууламж нөгөө явган хүний зам нөгөө ус зайлуулах систем бүгд нь лүүн ингээд дайраад авчлаад ингээд орцсон. Тэгэхээр заавал явган хүний замтай байх хэрэгтэй байж байдаг. Заавал нөгөө борооны устай байж байдаг. Тэгэхээр өнөөдөр хүн нүдэн дээр харж байгаагаараа л байгаа болохоос ч тэр далд шугамнуудыг бол эвдсэн сүгдсэн асуудлууд бол олон байгаа шүү дээ. Ялангуяа хэд одоо маа замынхан зам хийхдээ замаа засахтаа ч юм уу тэр өрийн ус зайлуулах шугамыг бол тастаагүй л гэсэн үг шүү дээ тийм үү? Юу болоо гэж өөртөө бид нэр борооны ус зайлуулах гэж юм ярьж тендерт ороод борооны ус зайлуулах тэр зочих хэсгийн усыг зайлуулах хэмжээний хүчин чадалтай бид нэр тийм ус зайлуулах систем хийж байгаа. За одоо нэг гудамжийг хийлээ. Тэрний усыг хаасан шилжүүлэх.
холбох газар байхгүй. Дараагийн гудамж нь ачаалаад дийлхэ байсан. Тэгээд бас энэ геодез усны барилга байгууламж Улаанбаатар хотын ус зайлуулах юунуудыг бол бас ингэж арчилгаа цэвэрлэгээг бол хийдэг. Тэгвэл тэр хэдий чинь бас нөгөө улирлын байд юм уу, сарын байд юм уу гэдэг нэг цэвэрлэх давтамж нь нөгөө үндсэн ачааллаа бас дийлж амждаггүй. Тэгээд зөвхөн зорчих хэсэг дээрх би нэг 40 хоолоогоор гэдэг юм уу 50 хоолоогоор ус зайлуулах систем хийцэн байж идэг. Тухайн хажуу орчнуудын бүх барилгын бүх гадаргуун уснуудыг цуглуулад зөвхөн замаараа зайлуулад байхлаар чинь тэр мүү ачааллаа яаж дийлэх юм. Тэгээд бас тоостой, шороотой нөгөө лаг хоримтлал их байна. Тэрүүнийг бол бас одоо сүүлийн жилүүдэд бол бас бороо болгоны дараа маш сайн цэвэрлж байна. Үзээд одоо энэ чинь жокийн тэнд миний хэлээд байгаа бол ерөөсөө жокийн дөрвөн зам байна штэ. Жок биш аа нөгөө хойтлын доржин гол хил хамгаалахтай уулзраа штэ. Гурван замын уулзраа. Тэг гурван замын уулзраа. Тэр хил хамгаалахтай уулзрын энтэй талд байсан зүүн өрөө усны шугамыг ерөнхийдөө бол тастай хийсэн. Эргээд дараад нь Орос оршуулгын энтэй талд байсан бас нөгөө нэг юу тэр чинь бараг 5 давхар юм 1500-ийн хоолоонуудаар ингэж газар давхар ингэж явдаг тийм хөндлөн юм шугам байсан. Тэрүүнийг бол тухайн үедээ бол доржин гудамжийг хийж яхад тэр зураг төслөөр байгаагүй. Тэгтээ тэрүүнийг бид нар үлдээсэн. Яагаад тэрнийг ингэ байлгаж байгаад хийчихв? Яаж байгаа тэрнийг гэмтэлгүй бид нар ингэж явуулчих вэ гэд. Тэн дээр доржин усны нэг зайлуултыг бид нар тийшээ өгч ирсэн. Тэгээд дандрын гудамжин дээр яг дагуудаа ингэж явдаг. Энд чинь хойноосоо орж ирдэг уснуудыг чинь л зүү өрөө усны шугам гэл одоо миний мэдж байгаагаар гэхэд чинь дандрын гудамжийг дагаад явж идэг нэг байж идэг. Одоо ингэ цаашаа явхлаар офицеруудын тойргоос ингэ цаашаа явхлаар ил шууд болоо явчихдаг шүү дээ. Ил том дөрүүлжин яг ингэ колонкуудын тэтэлд яг офицер руу явдаг замын зүүн гар талд уруудаад явж байгаа нохот өгшөөр. Нохот өгшөөр уруудаа явд ингэ чигээр явж идэг. Том жалгаа байгаа шүү дээ. Тэр чинь нэг зүйлөө ирүүлснэ нэг шугам. Нөгөөх нь юу вэ гэхээр Орос оршуулгын зүүн талд байдаг чинь ингэж явж байгаа дүүргийн хажуудлаар ил болоо явж байдаг. Ийд газар нь ил байж байдаг, далд газар нь далд байж байдаг. Тэр чинь доржин гудамыг огтлоход тэрүүнийг бол үлдээсэн. Тэр бол байгаа. Дараагийнх нь бол одоо тэр байхгүй болцсон гэдэг байгаа нөхөр чинь болохоор тэр хил хамгаалахын уулзуур дээр байсан цаанаасаа ирдэг байсан уулзуур чинь тэр чинь байхгүй болцсон. Барилга болцсон гэсэн үг үстэй. Тэр барилга болцсон. Тэгэл тэр чинь өрөөсөө нуурлаа. Тэгээд тэр чинь юу гэхээр тэр хойдлын тэр гэр хороолт гэдэг юм гадаргуу ус чинь шороотгоо устайгаа юутгаа ороод байна. Одоо нэг даваасан багш бас ярьж байсан юм даа. Одоо энэ даригч байд юм уу? Ер нь дарих дээр чинь ерөнхийдөө их ус мус их орж ирдэг байсан ш дарихын зам дээр. Дарихын замыг ажлыг би өөрөө бас хянж ярьж ирсэн болохоор би бас мэдээд. Одоо энэ хөрс чинь ус шингээхэ байцсан. Гадаргуу ус бороо орлоо гадаргуудаа шингэдэг байсан. Энэ гадаргуу шингэх байцсан. Ногоон байгууламж их юм байхгүй болсон. Ногоон байгууламжтай газар чинь тодорхой хэмжээний усыг өөртөө шингээж идэг. Тэгэхээр одоо зүгээр сайр болсон дээгүр машин тэрэгнүүд явдаг болсон. Тэгээд нөгөөч дагтарч. Тэн дээр ямар төр зүрийн бороонд ямар ус нь шингэх вэ? Энд чинь 80 онд орж исэн, 90 онд орж исэн бороо өнөөдөр ч орчлоо шүү дээ. Яг л адилхан. Тэгэхээр гадаргуудаар ус юусаа шингэхэ байцсан. Ногоон байгууламж ихтэй хахаар бас одоо хангаагаа үе ялгаач гэдэг юм уу. Тэгэхээр одоо усаа шингээл өөр шингээч байгаа. Тэгээд тэр ургамлууд чинь бас нөгөө цугларалтыг бас урсгалын сарниулж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо гэр хороол дотор даригч байт юм уу, дэнжимэрчүүд маач ерөнхийдөө усыг ерөнхийдөө хөрс маань шингээхэ байцсан. Гол ногоон байгууламж шүү дээ. Одоо энэ дүү ярьж байгаа тэр нэмээд ихэд одоо бидний усыг яаж зайлуулах уу гэдэг нь бас нэг гол юм хөрөнгөлөөр төсөвдөө өндөр суулгаж байгаа. Мод зориулсан одоо тийм өндөр төсөв тавиад үгүй газар давуу бид тавхгүй шийдээд явж болох. Бид тэр ерөөсөө төсөвдөр ус
Замынхаа төслийн өрөөнд. тий замынхаа төсөв тавиад тэрэн дээр явна. Зураг мураг дээр одоо нэг ус зайлгчтай зураг юм бол одоо энэ гэр орол морол тэр дундуур мунdur гэж байгаа замууд байхгүй болох шүү дээ. Яагаад төвийн хитэн зам дээр л ус зайлгчтай зураг байхгүй болох шүү. Бүгдийн лагнаас нь тийм төсөвтэй төсөвийн сайн гаргаад зургийн ягаад тэгвэл бид нар хийж л тах. Биднээс юунаас олж яах? Захиалж байгаа ажлын даалгавартай байна уу? Тэр төлөвлөж байгаа компаниас хийхгүй байна уу? Эсвэл бүр яг тэрийг хийх гэхлээр одоо боломжгүй барилга айлууд баригдсан байдаг ч юм. Ям зүг. Хамгийн том нь юу вэ? Үгүй ер нь бол Ажиллаж бас хамгийн том улаас газар чөлөөлт шүү дээ. Одоо нэг төсөлтөөр одоо 5 жил болж байгаа ажиллаж шүү дээ. Одоо сад тийм газар чөлөөлт төсөл. Нэг юм зураг байдаг шийдэх чил тэгээд байшингийн тарилцсан гэдэг. Яг тийм арга бас байх хэцүү л шүү дээ, тий. үгүй тэрэн дээр ч гол нь шийдэл. Одоо ерөөсөө хэн төрүүлж шугамын ажлыг хийсэн түүнийхээ л өөрийнхөө нөгөө аюулгүй зур шугам хамгаалах гэж л оролдоо шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо бол тий яг бид нар бол техник төсөл дээр бол цаг хугацаа алддаг явдлууд бол бий. Нэг энийг бол яг нарийн мэдгүй учраас бол энийг бол нэг ярих гэдэг байх биш. Тэгэхээр бол яг зам гэхлээр бид нар яг нүр тулдаг байхгүй. За би яг энэ дээр ингээд зам барилаа гэхлээр энэ 1960 онд энэ 70 онд хийгдсэн дулааны шугамын ажил байгаа. Энүүнийг чи замаа хийх гэж л бол чи дулааны хий. А чи замаа хийх гэж л бол чи энэ холбооны шугамыг үүнээсээ зайлуул. Тийм ээ. Инхлэр чин би зам хийх гэж байгаа ш нэг дулааны шугам өргөтгөөл байж гэн те. Ядаж ингээл нэг юугаараа нэг холбооны шугамыг шилжүүлдэг ч байт юм уу. Тэгэхээр яг сая ахын хэлдэг борооны усны шугамж. Яг энэнийг бид нэг зам барихын төлөө би борооны усыг хийн, би холбоо хийн, би дулааныг хийн гэж ингэж хийх ёсгүй байхгүй. Тэгээд усны барилга байгууламж гэдэг компани байж штэ. Энэ нөхдүүд ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол яг ажлуудыг хийгээд ер нь бол дажгүй сайн хийж байгаа. Ер нь урд нь ч хийж исэн. Энэ хэдийн нөгөө нэг юунууд нь бол уялдаа холбоонууд нөх юм уу тухайн нөгөө геодез одоо нийслэлийн авто замын газрын захиалгын шаналт тавиад ингээ хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьд бол геодез усны барилгын хэмжээ юм ч болов маш бага байхгүй. Ягаад миний ганц хэлэх гээд байгаа юм юу вэ гэхээр ягаад чаддгуудаар нь хийлэгчж болдгүй юм бэ? Бүгдийн зам дээр явж байгаа болоод тахаа. Тий. Тэгээ бүр эцэц нөгөө буруугийн тэгээд үүрээд штэ. А тэгээд бас нэг зөрчил байдаг штэ. Facebook дээр одоо хашин шахуу болгоол явж байдаг. Юмны дараалал гэж бас байгаа гэдэг. Бид нар ингээд нэг 3-4 харааллын замыг ингээд сах ингээд сучаал янзлал ингээд яриад эзлэл дуусч байдаг. Замын ажил тендер нь яагаад үг гэхээр замын ажлын тендер нь гэх юм уу ингээд төрүүлж шалгараад ингээд замын ажлаа хийждэг. Тиймгут тэр жилдээ ч юм уу дараа жилд ч юм уу дулааны нөгөө бохир явна. Нөгөө ажлын төсөв батлагдах ч юм уу тендерын шалгардаг ч юм уу. Тэгэхээр нөгөө дулааны компани зөвөр дулааныхаа шугамыг хийгээ явж явах ёстой юм байж итэл энэ өнгөрсөн жил автомын хийцэн шинжилсэн. Тэгэхээр нөгөө дулааны компанид ч гэсэн бас хэцүү байхгүй. Энэ шин зам дээр чи анхны байдалд нь оруулах ёстой. Маш сайн чанартай хийх ёстой гэж хэлээд дулааны шугамн дээрээс нь замын нөхөн сэргээлтийн мөнгө дахиад нэмэгдчихдэг. Тэгэхээр нөгөө дулааны компани чинь нөгөө дулааны шугамаа солихдоо бас супер болж хөрж байгаа байхгүй. Бас зам хийж чаддаг байх ёстой. Тэгэхээр энэ юу гэхээр ерөөсөө хот дотор хичнээн тэрийг зөв зохион байгуулах гээд явж байгаа хүмүүс байгаа. Зөв зохион байгуулалт уялдаа холбоог эхлээд чи дулаанаа хийчих, дараад нь би замаа хийчээ. Чи холбоогоо хийчих, би дараад нь замаа хийчээ гэдэг ч юм уу. Ийм уялдаа холбоонууд байх юм байгаа. Гэхдээ энэний төсөв мөнгнөөс нь ч болт юм уу, тендер шалгаруултаас нь ч болт юм уу. Уг нь дулааны шугамыг сольчихгээл автозамыг шинжилхээс өмнө тавьчаад байж идэг. Тэгэхээр тэрүүний дулааныг хийж дуусхыг хүлээгээд байхлаар
Төрөөнөө замын чинь нөгөө ээлж засварын ажил хийгдэхгүй болохоор тэрүүнийг байнгын урсгал засварын ажлаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаа явж гин гэдэг бол замчдын хувьд бол бас хэцүү. Тэгээ өдөр болгон тэр чи хүмүүс дээгүүрэн зорчих гэдэг шүү дээ. Шин. Тэгэл хэрэгцээ шаардлагаараа за энэ замын ээлж засварыг хийчихье гэж хэлээл явуулахлаар ээлж засварын ажлыг хийгээ явуулчихлаар маргааш нь нөгөө дулааных хэрхэл тэгэл одоо манайхны нөгөө нэгдүгээр уялдаа холбоогийн зөв холбож чадсангүй гээл хоёрдугаар нийгмийн сүлжээнд чинь нэг нэгнийгаа буруутгах өчигдөр хуучж яхад өнөөдөр буцаага ухаж ийн гэдэг энэ үйл ойлголцлууд байж байдаг. Тэгэхээр энэ дэд бүтцийн салбарууд олон салбар байгаа шүү дээ. Эдрийг зангидж бодлого гаргадаг хин гэдэг хүн байдгийг тий. Ямар дараа тэр байгууллага нь л одоо архитектор гэсэн үг шүү дээ. Хотын ерөнхий менежер, ерөнхий инженер захирагчийн ажлын албан дээр ерөнхийдөө энэ тухайн бүх ажлууд базагдаж яригдаж явдаг. Тэгэл энэ ажлыг хийх гээл нөгөө дулаанаасаа ч гэдэм холбоо цахилгаанаасаа ч гэдэм бүгднийг дуудана, хуралдана. Энд чинь Улаанбаатар хотын нэг гудамж замын засварын ажил хийхэд энэ тээврийн цагдаа, замын цагдаа хуузнаар тий. Ингээд чинь бүгд л энэ ажлыг уялдуулах гал. За энэ замыг хаахад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана. 72 цагийн дотор хий гээл ингээл хуралддаг, ярьдаг. Энэ асуудлууд бол зөндөө шийддэг. Тэгэл ер нь бол нэг зам хаагаал 72 цаг дотор амжихгүй сунах мунах ажил гарлаа л маргааш нь да. Яста нэг. Тэгтээ бол одоо манай замын салбарынхан бол бас ажлуудыг бол сүүлийн жилүүдэд бол 1-2 өдрийн дотор хуучдаг. Шүнхэн ялзуулдаг ажлууд бол бас байгаа шүү дээ. Тэр нь бол бас техник тоног төхөөрөмжтэйгөө сайжирцсан байна. Хоёрдугаар энэ бас хотын удирдлагууд ч бас энэ ажлуудыг бас зөв зохион байгуулж чадчихээн. Яг өнөөдөр би зам хучнаа гэж зүтгэжэтэл энэ дулааныг солихгүй болвол гэлдэх юм бол тэрнээс чинь бас ажил хойшлогдох боломж шүү дээ. Эхлээд инженерийн шугамшилжээнүүдээ зөв зохистой хийгээд явцсан хойно бол замын ажлуудыг бол өстой 1-2 өдрийн дотор бол хийж чадчих шүү дээ орхивд. Сайжруулах, хөгжүүлэх тий. Сайжруулах барууны зам шиг ч юм уу. Одоо хятадтай зам шиг тий. Хамгийн орхон чиг хятад байна шүү дээ тий. Тэгэл одоо бас ингэж ярил бас буруу юм болоосоо. Тэр нөгөө нэг юуны замын одоо хураамж гэж байна. Чод юу ч сая нэг хятад явж байгаа жишээ нэг машин шүү дээ. Бээжингээс ирээд ороход хацаа хордод аваад 280 мянган төгрөгтэй тэнцвэр тэмдэг төлж авах зам явж байгаа. 1000 төгрөг 280 мянган төгрөг. Манай тийм одоо 700-800 км явахад 3000 төгрөг. За сайн дэл 3 бостой харин тий. Зүүн тийш гараад гаруун тийш бол баг бостой байхгүй. Тэгэхээр тэр замын татвараа нэмэх хэрэгтэй гэж хэлж бол бас барилж идэв. Яг энийг ингэж нэг огтлцуулбал одоо яад юм аа. За 1000 төгрөг нэгдүгürt бага байна. Нэг талаас болохоор одоо жолооч нараас гэдэг ч юм уу тэр зорчигч нараас их мөнгө авах хэрэгтэй шаардлагатай болчиход байна. Яагаад гэвэл замаа ингээд дараагийн төвшөнд гаргамаар байна. Тэгтэл нөгөө талаас мөнгө төлөх байгаа хүмүүс болохоор наа зам чин чанаргүй байна. Муу байна, нүхтэй байна. Яасан ийм байна, тийм байна гэд тэгэхээр энэ хоёрыг яаж огтлцуулах вэ гэхээр одоо юу гэдэг мөнгөний шууд 100000 болох уу эсвэл 5000 болох ч гэж тэгээд арай гайгүй үйлчлэгээний төвшөнд сайжирсан юм замаар үйлчлэх үү гэдэг. Энийхэн зангилаа нь одоо хаана авах вэ? Ер нь бол тэгэл татвараа нэмжээж их мөнгөтэйж тэр засвар, урсгал засвар, их засварууд нь бол үүдэг. Ер нь бол зам чи тэгэл насжилттай, нас нь дуусаад яг хөдөлгөөний хичээл одоо өдөртгөл нэмж шүү дээ. Тэгэхээр тийм бид нар чи бүгд хаасан дээр үйл стандартаар л явж байгаа шүү дээ. Мөнгөний хүртлэх тэгэл багтаад байна тийм. Үгүй нэмхэн зөвлөж гэж хэлэх гээл байгаа юм санаа бол. Тэгэхээр нэг ард юм даалгахгүй байна шүү дээ. Яг тэгээд мөнгө нэмлээгээд яг хоо энэ бид нар бол бас нэг Улаанбаатар хотод төлбөртэй зогсоол дээр машина тавих соёл гэдэг юмыг бол ер нь бол
өнөөдрийг хүртэл тодорхой бүлэг хүмүүс сурааг байгаа штэ. Тийм үстэй. Энийг бол нийслэлд бол бас хүчээр үзлээ. Тэгэнгუთ тэр нэг нэгдүгээр игнэнд бусдын хөдөлгөөнд саад болоод тавьчаад байхад тэрүүнийг ажилтны компани зайлуулж үзлээ тий. Зайлуулад үзэхлээр өнөөдөр ажилтны компанийг л харлуулад байдаг байхгүй юу? Би яг ажилтны компанийг өмөрж байгаа юм бол биш. Яг эргээд цаанаа бол тэр ямар данс руу орж ийн үү яаж ийн гэж энэ бол нөө системийн л асуудал. Гэтэ бол хин нэгэн хүний хөдөлгөөнд саад учруулж байгаа нөхдүүдийг бол ачихын зүг байх хэвээр. Тэр нөхөр яагаад нэг төлбөртөө зогсоол руу ороод 3,000 төгрөг төлөөд гарч чадаагүй мөртлөөсөө би 60,000-ыг төлж ийн гэж хэлээд хэрүүл хийж идэг. Энэ бол ерөөсөө нөгөө манайхны нөгөө нэг одоо нэг бас нэг 102 аппликейшнээр бас нэг мэдээлэл өгөөд байна. Тэгээд тэрүүгээр бол бас мөнгө төгрөг аваад байна. Тэр бол буруу биш. Манайхны дөрөвчдгээ ярьж иж ойлгоно. Тэгээд өнөөдөр AI-аар одоо уул зур дээр гээл тэгж байна. Одоо нийгмийн зүгтээ бас л гүвж штэ. Буруу байна, зөв байна гэл. Тэгэхээр энэ уул зур гарцууд дээр байж байгаа хөдөлгөөн зөвхөн байгуулж байгаа цагдаа чигээр яваадаа гэдэг ингээд дохихлоор би явах ёстой юу явах ёстой. Тийм ээ. Тэрүүн дээр AI-дуулаад ихлүүн тэгэл одоо бас л асуудал болно. Тэрийг их биш тооцоолсон байлгүй. Тэгдэл гах тэр. Явц тэр төрний тэрэг цагдаа гээд юу гал онцгой байдлын машиныг ч юм уу зам тавьж өгөх юм бол торхгүй гэж үлээ. Тэгээд яг эцсийн тэр торгуул бичдгийг хүн хийнаад торгуулийг явуулж байгаа. Одоо миний мэдхлээр төлбөр авах цэгүүд захимцсан. Захимчглаар шууд гараа авчдаг. Нэхэмжлэх араас нь ирдэг. Тэгэнгүүтэл тэн дээр бас хүн үгүй болчиход байгаа юм шиг хүн ажиллаж байсан байхгүй. Яа тэгэхээр тэр нөгөө яг дугаар нь зүв байна уу? Одоо үсгнүүдийг, тоонуудыг хооронд нь камер таниад оруулаад ирнэ шүү дээ. Тэрний чинь зүрүү гарангуут л хүн үдээр харангуутлаа за ингэж уншсан зүв байна. Энэ Г үсгийг Б үсгээр буруу уншсан байна гэж хүн зүв буруугийн шалгангуутлаа нэхэмжлэгийн эцсийн байдлаар шийдчихсэн л та. Тэгээ улам тэгж л ажиллаж байгаа. Гэтэ яг явандаа бүр хөнгөл болох хэрэгтэй байх л та тий. Таны хэлсэн дээр яг машин ачлалын тухай би бас ингэж бодоод байдаг байхгүй. Одоо төр зогсоёг хориглоноо. Доотлолт нь ачи шүү гэсэн тэмдэг байгаа. Тэрнээс цаашаа зогсох юм бол ачих хэвээр шүү дээ. За тэгэхээр тэр тэмдгээс цааш ингээд зогсцаа жишээ нь 10 машин байгаа байхгүй. 10 машин байж байхад ачлалтын компани машин ирээд нэг нь бинго ачаа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань яг нэг талаараа шийдэл болж чадахгүй байгаа гэж би боддог. Яагаад гэвэл тэр 10-ын 9 нь яндаатай байгаа шүү дээ. Орчоод гараад ирээ. Яндаандаа найдаад нэгдүгээр тавьчих. Уул нь цаад утгаараа яг хүмүүс цаад болоод байгаа. Миний бодлоор шийдэл нь юу гэхээр тэр 10 нөхрийг зэрэг ачаа авчвал шийдэл юм болов гэж би бодод идэв л дээ. Одоо бол бас л тэгээ ягалах шүү дээ. Тэр миний тулаас баячаар явах нь бол гагуул болоод байгаа шүү дээ. Ингээд өөр бүгдийг харуулгын зэрэг ачих боломжгүй тэгээд нэг ачиж тэгэл сархах гэж олон хавар нэгэндээ тэр ачиж таа. Тэгээд чад бахаар ачхаа тосохгүй л ачаад байгаа. Тэгээд энэ төвжирлийг бол яг бай. Энэ нэгдүгээр ажилт ямар нэгэн байдлаар энэ дээр хүн ажиллаж байгаа учраас энэ шийдэл гаргах гал ямар нэгэн юм сайжруулахын төлөө явж байгаа. Шүү үедээ мэдээж одоотой л. Энийг бол би зөв гэж үзэж байгаа. Зөв шийдэлж байна, буруу шийдэлж байна. Яг би зүгээр замчин гэдэг утгаараа надад нэг харамсмал юм байт. Юу гэж? Нөгөө маний версн явган хүний зам ба штэ. Тий. Тэрэн дээр гараа зогсчихно. Тэгэхээр тэрэн дээр зогсон жолооч нөгөө 60,000 төгрөг төлсөндөө уурлана тийм ээ. Тэгээд нөгөө ингээд нийгэм сүлжээнд нэг гоё яриад байна. Тэгэхээр нөгөө миний хийсэн явган хүний замыг тэр машин эвдчихлээ гэж хинч ярьдгүй. Яг эцсийн дүндээ болохоор өш нөгөө булгаахын хийсэн зам чинь будаа энэ яста хөгийн юм хийцээ. Тэгвэл яах юм? Тэрийг ч одоо зураг аваад торох юм бол 20,000 байгаа. 4,000 тэрний эрсдлийг чи үрээд тох. Тэгэж штэ 3 жил дотор тэр чинь засах ажлыг нь хийж байгаа штэ замынхаа тий. Тэгэхээр бол одоо
булгаах одоо нэг зам барьчих юм бол одоо тэмцтэй зөвхөн өөрөө зам дээр 102 аппликейшн бүрдүүлж байгаа юм шүү дээ. Тэрнийхээ төлөө өнөөдөр шүүхт энэ машин автомжаар нэг удаа гарснараа миний явган хүний замыг эвдсэн гэд. Бид нар бас тэр талаас нь тэр 60,000-аас нь бас хов бүрдмээр шүү. Авмаар шүү. Тиймэр юм тий. Тэгэхээр одоо юу гэдэг нэг машин гарчлаа тэр торгуулаагүй ч өнгөрч болно. Торгуулж болно. Тэнгүүт л тэр даруйдаа эвдэрэхгүй бас. Тийм. Тий. Маргааш нь эвдэрэхгүй байж болно. Ингээд ирэхлээр юу гэдэг чи тий болохгүй л байхгүй. Тэр чинь тийм машин явах зорилттой зам биш шүү дээ. Явган. Нөгөө талаас аюулгүй байдал яаж байгаа. Одоо би ингээд манай найзын барьсан зам манай байрны яаж байгаа байхгүй. Ингээд одоо юу гэдэг 400 м зам тэр чигтээ машин зогссон. Гой асфальт зогссон. Гой зам хийчихэд байгаа байхгүй. Тэнгүүт л би хүүхдээ тэрврээд алхаж байгаа. Тэр машины чи тойрох гэж дандаа зорчих шүү дээ. Хашаатай юм чи яах юм. Тэгэхээр би тэгээд машин мөргүүлвэл бас яах гэдэг асуудал байна. Тэгэхээр одоо нэг нэгэндээ саад болохгүй л амьдрмаар байгаа юм л да. Энэ алтан дэвшийн хөндөй гэдэг чи одоо уул нь том л газар л да. Гэхдээ өнөөдрийн хүн амтнд харьцуулахад жижигхэн газар болчиход байгаа байхгүй тий. Эндээ ингээд аятайхан амьдрахын тулд соёлжмаар л юм шиг санагдаад байгаа. Яг соёлжийг манайхан бол нэг соёлжуулах гэж юм гээл юу их гээд байна гэхлээр одоо яг энэ явган хүний зам дээр машин тавьчихж байгаа гэдэг асуудал ярьж байна. Ингээд тэрний буруу гэж юм, тэрнийг зөв торгож байна. Энэ үнийг ингээд бид нар бас нэг сайжруулах гэж байна гэдэг ингээд маш олон хүмүүс зүтгэж байна, ажиллаж байна. Яг эцсийн дүндээ би чамайг түрүүн хэллээ те. Булгаах хохирж байна гэдэг шиг. Юу гэхлээр нийслэл доторх юм замууд эзэн байхгүй. Баталгаа хугацааны 3 жилд нь чи ял хариуцна. Сайн муугараа дуудуулаад нөгөө эвдэрсэн явган замнуудаа чи янзлаад нөгөө нэг 5% буцааж авахын тулд чи заавал янзлан аавна. Зардлаа харгана. Зардлаа. Илүүгийн аав шүү. Тэр ашигтай ашиггүй байх нь хамаахгүй чи баталгаа хугацааныхаа гэрээгээр хүлээс үүргээ хүлээгээд чи баталгаа хугацааг дуусгаж хүлээл гэж өгөөд нэг тооцоогоо нийлээд дуусгах аавна. Илүүч байсан дутууч байсан. Илүүч байсан дутууч байсан чи ашигтай ч байсан ашиггүй ч байсан чи аав ингээд дуусна. Тэгээд түүнээс хойш чинь нөгөө зам чинь яг хуу эзэн нь бол Улаанбаатар хотын захирагч засаг даргын өмч гэж явдаг. Энэ замууд чинь. Тэгээд засаг даргынхаа эрхүүрийнхээ хүрээнд нийслэлийн авцааны газар засвар арчлалт ээжил засвар уусгал засварын ажлуудыг хийх ёстой гэдэг ингээд нийслэлтэй. Нийслэлийн эргээд яг нэг төр эзэмшигч нь байна шүү дээ. Тэгэхээр одоо нийслэл дээр яж байгаа нэг 40 инженер одоо өнөөдөр наадах чинь эзэнтэй болохгүй бол ингээд зүтгүүлээл нөгөө тухайн жилдээ тавигдсан юмнуудыг яагаад энэ орон нутгийн замууд чи миний бодол бол юмсэл яг. Яагаад энэ орон нутгийн замууд чи ингээд ачлтуудыг нийслэлд энэ замуудыг яагаад эзэнтэй болгож болдгоо юм. Энэ эзэнтэй болох талаар нандаа дарга бол ярьж л байсан. Явж л байсан. Яг замчид гэдэг юм зөвхөн нөхөөс хийснийхээ төлөө орон гэрээ тижээж нөгөө 6 инженерээ ажилтаа байлгаж нийгэм татварыг тавьж дампууртлаа гэж зүтгэх ёстой гэж. Энэ замын компанид эзэн байж байгаа юм бол цагаан зураасаа угаахын угаайлт. Тийм шүү дээ тий. Тийм ээ. Одоо модоор гарсан шүү дээ. Будахын будэл та. Тийм ээ. Замын байгууламж гэдэг юм дотор ч олон юм байдаг байхгүй. Явган замыг бид нэр яагаад за энэ ерөнхийдөө замын эвдэрлэл нь ашиглалтаасаа хамаарат нэг 50%, 30% эвдэрчлээ гэдэг. Энэ чинь энэ том айл юу болоо гэж энэ 30% эвдэрсэн байгаа, 20% эвдэрсэн байгаа ямиг 50%-аас дээш болтолно гэж хэлээд хүн бүдэрч унгаагаал явуулаад байдаг. Масаар нь солил гэдэг юм яриа шүү дээ. Энэ зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд Булгаа, Ганзар, Гамбат, Ганбаяр мань дөрөв 5 компани энэ замыг хариуцъя л да. Энэ дээр би гэрэл тавь. Гэрлийг яагаад заавал гэрлүүлэх компани хариуцах хэрэгтэй гэж. Бид нар гэрлийг хариуцъя л да. Бид нар тэмдгийг яагаад заавал тээврийн цагдаагаас заалгаж юу явах хэрэгтэй гэж. Тэмдгнүүдийг бид нар угаая л да. Нэгдүгээр тэмдэгний засвар, тэмдэглэгээний нөгөө
боржорын мапт оролцсон л да бүгдээрээ. 2-2-оор солио л да тийм ээ. Тэгээ байнгын ажилтай цалинтай байна. Бид нэг ингээ байнгын юмтай Өвөл зүгээр хитмээ. Тэгээ мөнгө тэр төсөндөө суулгацсан байна. Тэр гудамжны зам хариуцах хэрэгтэй байхгүй. тэр Хариуцлахад гудамжны төлөө. Тий? тэрийг Ямар хөсвөр яаж олж болно. Гэхдээ яг би бол яг бодлого шийдвэрийн хувьд бол ярьж байгаа юм биш болов. Энэ бол зүгээр миний бодол. Ягаад би тэр мөнгийг олох нэг арга байна л да. Арга ч гэх юм уу юу гэх. Одоо ингэтэй өргөн чөлөө. Бодлоо хоёлаа нөгөө гэр орон сууцны оруулалтын дундах гудамж. Эн чин автомын улаан шугам зураас гэж байгаа. Тий. Автомын улаан шугам. Энэ дотор байж байгаа нөгөө барилгын өргөтгөл гаргаад барилгын гадна талд гаргаад тавьсан мөг шиг барьсан өргөтгөлүүдээс би ягаад татвар авч болохгүй гэж. Та татвараа метр квадрат дээр та татвараа төлж чадвал би тэрүүгээр чинь санхүүжилтаа хийгээд 1 метр квадрат ямар хүний замаа засаа сайжруулаад байл. Би усын төсөвдөөс мөнгө тавилах гэж байна шүү дээ. Тэгээ өөрөөсөө мөнгө олё гэдэг. Манай замаар камер тавил л да. Манай замаар явсан машинуудаас бид тэр тодорхой хэмжээний тэр юу гинэ. Тэр сүүлд улсад тооцож байгаа татвараас нь бидэрт бас оногдож байгаа юм байна. Тэгэж л яаж ч зам эзэнтэй болоод дүүгийн яриад байгаа санаач өрдөл замаа эзэнтэй болгоод бид нар тэр байнгын ажилтай байгаад хин гиндэл ашигтай байл гэж л ярих гэдэг юм. Энийх нь бодлогын зохицуултын нэг гэдэг үгч л. Бизнес болох хэрэгтэй. Тэгвэл хамаагүй хүн ямар нэгэн байдлаар өөрөнгө гэсэн. За яг чи энэ зам дээр жилдээ хэдэн төгрөг тавигдтээ. 50 дахь ёстой мөнгө байгаа. Энэ бол тэмдэгэн дээр ч байж байгаа, тэмдэглэгийн дээр ч байж байгаа. Нөгөө гэрэлтүүлгийн урсгал засвар ачааллууд дээр юмнууд дээр ч байж байгаа. Ногоон байгууламж тахирагчийн ногоон байгууламжийн дээр ч гэсэн мөнгө байж байгаа. Би зөвхөн замчид гэхдээ зөвхөн зорчих хэсгээл яриад байна, хашлагаал яриад байна. Явган замыг бол зарим тогтчлт дүүрэг ингээд орооцолтоод яваад байна. Борооны ус гэдэг тэгэхээр геодез усны барилга байгууламжгээ яваад байна. Тийм ээ. Энэ маш олон ажил байгаа. Би энэ дээр явган хүний замын засварын ажлыг яагаад тэр барилга барьсан байгаа хүний тэн дээр нэг тодорхой хэмжээний татвар тавил. Тэр татвараа төлвөл би тэр төлсөн татвараар би 1 метр квадрат явган хүний замаа засаад бай. Төлөхгүй гэвэл түүнийг чөлөөлье. Энэ Улаанбаатар хотынхаа гудамж замыг гоё болгоё л да. Тэр өргөтгөлүүдээс тэндээс хин нэгэн хүн 3 жил татвараа төлөхгүй бол тэрнийг 2 жил төлөхгүй бол тэрийг хуулиараа цалдаг болгоё л да. Тэр барилгын гадна талын өргөтгөлийг би интегрийн өргөнжлөн дээр ярьж байна. За гэр орооллын гудамжин дээр тэр айлыг бид нэр хашаага татаад өгөөч явган хүний зам хийя гэж бид нар гуйдаг шүү дээ. Тийм биз? Тэр айлын хашаанд метр квадрат дээр 10,000 төгрөгийн татвар тавьчихлаа та. Сарда. Чи 100 квадрат хашаа татчих үгүй байхгүй юу? Тэр айл татахгүй бол дараад нь газар нөгөөхөд цоцтол та. Тэр айл ганцхан айл нэг 100 метр квадрат гэдэг чинь нэг жоохон 10 метр квадрат гэдэг чинь жоохон заяа. Замынхаа утын хэмжээнд метрийн өргөн татаад өгөөч гэж бид өнөөдөр хувь хүний өмч гэдэг талаасаа бид өчнөө зүтгэж байгаа хүлээж байгаа. Тэн дээр ямар эрсдэл гардаг вэ гэхээр түрүүний ярьдаг тойрдог хөдөлгөөний аюулгүй байдал харанхуй явгууны замгууд очдог шүү дээ. Яг жаргал байхгүй. Тэгэхээр тэр айлын хашаан дээр би татвараа төлчихье. Татвар тавьчихье. Тэр айл төлж байвал одоо яа их вэ? Тэр авж байгаа татвараараа бүгд өөр газар явган хүний замаа хийл та. Тэр айлын хашаага татаагүйгийн төлөө тэнд бүгдээр гоё тэмдэглэгээ гэрд ойлгогч гэрэлтүүлэг харанхуй бүсийг арилгахыг хангалттай нөхцлөөр тэр айл үнэхээр тэр газар хэрэгтэй л бол тэр айлаас авж байгаа татвараар бид нар тэнд явган хүний замгүй байгаа газрыг бид нар яаж хийж байгаа сайжруулъя л да. Гоё болгоод аяар аваар ослоос холдуулъя л да. Энүүгээрээ зөвхөн би замчин гэдгээр нөгөө нэг хар ухаана яриад байгаа юм биш. Хин нэг миний найз бас барилгын инженер шнэ. Саахан барилга барьчаад тэр нь хин нэг худалдаж авахгүй бас хэцүү шнэ. Тэр нэг барилгын гадна талд наацсан өргөтгөл шиг юм дээрс нөгөөдөл нь үнцэг хэрэглэгчнэр тэндээс салж чадахгүй шнэ. Би эндээс тэр хэдий хөөгөт хэлтэй. Татвараар нь. Тэрний дараа тэр саахан өргөн чөлөөг чөлөөтэй болчих юм бол
Харин биднээсийн толгой нөгөө зураг зурдаг манай зургийн компаниуд ажилтаа болно шүү дээ. Жинхэнэ өргөн жилэж гараад ирчээ. Өргөн жилээ гараад жинхэнэ гоё нөгөө дугуйн замаа зурлаа та. Зурсны дараа би хийл та. Тийм биз дээ. Ягаад би тэр юуны борооны ус зайлуулах энд нэг барилга барьчаад барилгын усаа миний зам руу өгч би тэндээс мөнгө татъя л. Ингээд би энэ гудамж замыг эзэн байна гэвэл чиний зам руу усаа хийх надаас зөвшөөрөл авна. Надаас ч гэдэм үү нийтлээс аваад энэ барилгын дээвэр дээрх тэр нэг 100 квадрат талбай нөхцөл гэсэн үг шүү дээ тий. Тэрний усыг би өөрийнхөө авцамын ус зайлуулах системд холбоё. Ачааллыг би хариуцлага би үүрий. Хог лагын цэвэрлэе. Гэр хорооллын гудамжинд иргэн бат хашаага чөлөөлөхгүй байвал би тээврийн цагдаатай ярилцж байгаа, зөвшөлдөж байгаад тэр хөдөлгөөний аюулгүй байдлыг яаж хангуулах вэ? Яаж аваар асуул гаргуулахгүй байх вэ? Тэн дээр би тэр айлаас авж байгаа татврынхаа хэмжээнд би юу яа? Тэр айл үнэхээр тэр татварыг төлөхгүй байж болно. Энийг тухайн тодорхой нэг моментын 2-3 жилийн хугацаанд улсын төсвөөс тэр тэргүүл мөнгө авчаа зам замын засварын ажил дэм тавьж ил байгаа. Тэгэхээр тэндээс би ингэж засаа явжээ. Тэр айл 3 жилийн дараа татвараа төлөөгүй үед за таны татварын өр ийм болсон. Таны газрын үнэлгээнээс давсаа. Уучлаарай одоо 100 чөлөөл. Тэрний дараа тэнд ямар нэгэн бас харамсалтай юм нь юус амин асахгүй. Тийм шүү дээ. Амнаас аврагдаж байгаа байхгүй. Эд хөрөнгө. Эд хөрөнгө амнаас. Эд хөрөнгө яах вэ? Бид янзалж чадна. Өнөөдөр Вьетнамд цаас авахлаар баярлаг гэдэг шиг тийм ээ. Тэрийг янзалчих болно асуудал биш. Насаараа тэрэгэнсэр дээр суух эрсдлээс л бид үржилсэн сэргийлж байгаа. Ер нь бас дүүгээ яриад байгаа дээр яхад энэ за цэвэрлэгээний компанийн байт юм уу тий одоо ингээд божит цацаад одоо засаад ярилцгаад байгаа шүү дээ тийм үү. Тэгээд энэ тий давсаа тэгээд одоо тэгээд тэрнээс одоо боржоор хамуурч ийн гэж ярьж байгаа шүү дээ тийм үү. Тэгээд одоо нэг машин тэрийг явхан зам дээр гаргад тавиал явган замаа ивчидэг тийм үү. Тэгээд технологийн бус одоо тэр усны ачааллаа дийлэхгүй болтол нь барилгынхан энэ тентгийнхэн бүгд зам руу угсаа өгч. Энэ хүмүүсийн бурууг бид нар яагаад бид замд үргэл 100 үрж идэг. Үргэл биднээс л буруу болж байгаа тийм. Бид зам барьсан компани хүмүүсэд буруу болж идэг. Энэ л муу хэлээ энэ гамгын замаалгүй боллоо. Энэ энэтэй аюулчлага тавц энэ мөнгө төгрөг. Тэр эрсдлүүдийг тэгвэл биднэрт олгох, тооцох эрхийн үгэлт. Тэрнээс бид нар тэгвэл тэр барилгаас байд юм уу тэр юунаас байд юм уу юмнуудаас бид нар тодорхой хэмжээний татварт оролцдог байл биднээс. Нэг сайд баахан барилга бариад л зам дээр бүр нуур ус гэдэг байгаа шүү дээ. Тийм ингэдэ зарчим тэр шүү дээ. Тэгээ бид нар тэрийг тооцох арга баггүй зургийнхэн гिचнэ ус зайлуулах байгууллагын чи тодорхой хэмжээний одоо юм тэдэд латик тийм юм гээд хийхгүй хийгээл байгаа юм хийж байгаа юм бид нар. Тэгээ тэр дийлэхгүй л шүү дээ. Тийм шүү дээ. Дийлэхгүй л. Тэр эрсдлүүдгээ байж байгаа бүх тэр эрсдлүүд бусад тэр юунуудынх нь хариуцлага бидний л одоо тэгэл харах шууд автоматар өөрчлөх шин. Одоо нэг за ерөнхийдөө ингээд одоо усны тухай асуудлыг ярьчлаа тий одоо ингээд байна. Тэгэхээр одоо яг замынхаа үндсэн мэрэгжилтэй холбоотой технологитой холбоотой нэг асуулт руу орохгүй болохгүй байна. Юу гэхээр энэ температурын хагарал гэд гардаг тий. Одоо хүссүүсэг үл гардаг. тий одоо манай Монголд аргагүй. Энийг бас ойлгуулах хэрэгцээ яагаад байна гэхлээр би бас бодоол яваад байдаг байсан. Зөвхөн энэ замыг зам тээврийн яам нийслэлийн замын газар гэдэг ийм мэрэгжлийн инженер техникийн ажилчтай газрууд захиалж хийлэгдэггүй. Ямар ч мэрэгжлийн хөнгөө газрууд зөндөө захиалж хийлгэж байгаа шүү дээ. Эргүүлээд энэ юм чинь хаанаасаа болж ийн гэдэг шалтгааныг мэдэхгүй болохоор зам хийсэн компани руу бас саяны тэр явган замыг нэг нөхөр машина гаргаж ирэл идсэн гэдгийн шалтгааныг тодруулахгүйгээр замын компани баталгаат хугацаанд нь хийлгээд байгаа шүү дээ. Энэ тал дээр асуумаар байна. Температурын хагарал яагаад гардыг? Тэг гарахгүй байх боломж юу н байдığım юм уу? Тэгэнгүүтлээ бас ингэж байгаа. Энэ жил зам хийлээ. Асфальтаар хувцчлаа сайхан. Тэнгүүтэл өглөн температурын хагарал гарчдаг. Тэнгүүтэл хавар нь нөгөө компаниар чинь
гагнаас хийлгэж байгаа шүү дээ. Одоо данхаарч байна уу, машинаарч байна уу. Одоо юугаар их нь бол хамаагүй гэж манай замчтай холбооны ерөнхийлөгч хэлсэн. Тэ. Тэр зардал чинь бас замын компаниас гарах ёстой. Зураг цэцлийн шатанд нь мэдээж тэр чинь температурын хагарал үнэхээр л гардгийм болвол тэр төсөв дээр нь эхнээс нь суулгаад өгчих боломж бас байна уу гэж би бодоод байгаа. Наад чи ер нь бол яг одоо биднээсээ хувьд бол өнөөдөр зам барьж байгаа стандарт. Ер нь бол Орос гост одоо нөгөө тэнхлэг даацаа ачаал энэ өнөөдөр хэдэн тоноор явж байгаа. 44 дээдлэн. Яг зөвөр мөгчийн 44 гэж байна. Гэхдээ би зураг төслийн хүрээнд тасаж байгаа. 80. Зураг төслийн хүрээнд хэдэн тооныг ачааллыг нэг дуу мөрний юугаар яаж байгаа. Тэр нь өнөөдөр 5 см гэдэг 7 см хучлалтандаараа яг таарж байгаа юу. Бид нар бол хамгийн түрүүнд бол энэ стандартыг өөрчлөх ёстой. Хийжлэх ёстой. Тэ. Өнөөдөр авцам дээр бол орон нутгийн зам дээр бол зүгээр галтар явж байгаа шүү дээ. Тий. Тийм биз? Тэрүүнийг өнөөдөр бид нэр Орос стандартаар бол нөгөө 5 см даах тэнглэгийн 11 тоноор л явж байгаа шүү дээ. Бүгчинд 44 л гэж нэг гой тоо яриад байгаа болохоос биш. Яг тэнглэгийн ачаал бол 11 тонн гэдэг нь яваад байгаа. Дуртаагаар хэрэглээд байгаа хаа. Стандартыг. Стандартыг бол дуртаагаар хэрэглэж байгаа. Сайжруулах юмнууд бол байна. Нөгөө технологийн замууд, даацын замууд сайхан 20 см төвтэй очилттай. Дээрээс нь 2 давхар манайхан ч бас их тансаг хүмүүс шүү дээ. Ягаад цементтэй очилтыг бас зөв технологитой зөв чанартай хийж болно. Энэ бол яг манайх шиг нэг юм уурсгал засвар, ээлжид засваруудаар нэг цаг тухайд нь хийдэггүй компаниудын улсын хувьд бол цементтэй очилт бол насжилт өндөр урт. Ягаад тансаг вэ гэхээр цементтэй зам, асфальтын зам хоёрын дуу чимээний ялгарл бий. Амар зөрүүтэй. Зөрүүтэй. Тэрэн дээрс бид нөгөө олон улсын нөгөө гой стандартаа нөгөө асфальтаараа тавиад. Тэгээ нөгөө нэг ер нь бол саяхны хүртэл бол нэг 5 см хоцолт орон нутгийн замаараа байсан шүү дээ. Одоо л нэг 7 болгоод 8 болгоод яваад байгаа. Дамтай бол тэгээд яг эргээд би чамаас өөрөөс чинь асууж байгаа асуулт юу вэ гэхлээр энэ 7-8-ыг чи энэ 7-8 см тавиад байгаа юм стандарт өнөөдөр энэ хагарал байд юм уу, дугуй мөр байд юм уу, ямар нэг эвдрэл юм уу чанарт нөлөөлж чадж байгаа юу? Яг энэ 7 см-аар яг нам найдвартай юм хийчлээ гэж ярьж чадж байгаа юу? Яг тооцоолсон гэдэг юм уу? Одоо хязгаарлах ёстой шүү дээ. Ачааллуудыг тий. Яг дөрөвний шиг 11 тонн, 44 тонн гэдэгтээ бариулаад явуулаад тахтал би хангалттай гэж бодож байгаа. За тэгээд 4 3 гээ нийлээд 7 болгосон 4 4 8 ч юм уу тий. Энэ маань нэг давхар 5 см-ээс илүү одоо яг барилгынхаа үед бол нэгтрэлийг илүү өгч байгаа шүү дээ тий. Энэ утгаараа би бол чадж байгаа болох гэж бодож байгаа. Нөгөө талаасаа нөгөө богоо явуулчихлаар чинь чадгаа. Тэрийг чинь тэгээд миний төрөний бас ярьдаг юм бол аахгүй юу? Одоо нэг цагдааг одоо найрдаг ч юм уу тий. Ингээд ямар нэг аргаар тэр зандар гараад ирж байгаа шүү дээ. Тэр яц тэнглэгийн ачаал хэтэрсэн. Тэгэл нэг том хэсэг ачаал гарсан бол тэр хижиж буцаад буулгадгүй л байхгүй. Яаж хийж байгаа л биднээсийн замаар яваад хөрөх гасраа хүрдэг л байхгүй юу? Тэр стандартыг мөрдөөгүй төлөө бас л нөгөө замч дээр ч нөгөө ачаал эдрэлийн бид нар бас дахиад хариуцаа суучих шүү дээ. Яг эргүүлээд ингээ ярих түрүүний нөгөө 1000 төгрөг гэдэг үйлчлэгийг нэг үзүүлж чадахгүй шүү нөхтэй болох шүү. Тэгсэн чинь саяны энэ стандартаа мөрдөхгүй байгаа маань бас л холбоотой болоо явчих. Тийм шүү ерөөсөө тийм. Тэгээд энэ температурын заац дээр хагарал гарахгүй хүнцөөгч манай монголч ямар усгалтай байлаа. Түрүү нөгөө заабар эргэлгч хэлдгээр алтаар байсан чинь гарна гэдэг. Ялгаа авахгүй хавцааж гарна. Тэрийг л ард түмэнд одоо нэг иймэрхүү хэлбэрээр л. Тэгэхээр нөгөө ойлгуулах замын компани, гүйцэтгэгч компани ашиг байгаа шүү дээ тий. Тэрнээс гарч байгаа ашигнаас одоо тэр жам эсний гарч байгаа температурын хагарлыг нөхүүлээд байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэр харин зөв байна уу, буруу байна Өө уу? тэгэхээр л ерөөсөө наад норм стандарт энэ нөхөртөл бол ерөөсөө температурын хагарал байна. Энэ үнийг хийх ёстой. Харин хэдүүд даа гэдэг. Тэрийг харин хэдүүд хийх ёстой. Суулгах ёстой.
төсөв цоолох хэрэгтэй. Одоо тэр хагарлыг нөхөх зардал суугдаагүй гэхдээ замын компаниуд хийж байгаа. Тэ. Одоо хас гаруй 8 полимер битум чинь одоо 22 маяг ч юм уу. Яг хэдийн мэдэхгүй юм л да. Тэнд хагарч байгаа шүү дээ, тий. Тэгээд тэгэхэд чи одоо сая өмнөх 7 хоногт 40 хөгсөн дээр 50% хүрээд л онж байгаа шүү дээ. Тэгээд гарцааг л харчихсан тий. Байгалийн зам гэдэг. Харна. Ийм асуудлууд үсгээд энийг одоо үүд орон нутгийн захиалагч байгууллагууд ч юм ойлгомоор санагдаад байгаа юм л да надад. Та санал нийлж байна. Санал нийлнэ. Тэгээ ер нь бол миний одоо яг дахиад намайг оюутан болоод энэ замын инженер болоод замын инженер болохоосоо ч өмнө 90,000-ны зам гэдэг хэлсэн. Эдгээрийг одоо өнөөдөр цаг хугацааны засварын ажлуудыг цаг тухай бүрдэнд хийгээ явж ирсэн бол өнөөдөр энэ замуудаа ингэтлээ алдах бас хэмжээнд хүрэхгүй юу гэдэг чинь. За тэр норм стандартн дээр нөгөө хагарал битэн мастик гагнах асуудлуудыг бол төсөв дээр тавих асуудал бол 50 дэх боломж болцоо гарах. Энэ бол зүгээр нэг юм. Энэ бол яг та нөгөө хэлдгээр нөгөө ашигнаасаа ингэж хийгээд байна гэдэг чинь бол нормонд байж байгаа үед бол хийх ёстой юм хийгээл явна. Тэр бол сүүлд нь бол бас нэг замын эвдрэл рүү түлхэж байгаа асуудал бол биш. Юу гэхлээр яг энэ замын цагдаа гэдэг хүн өөрөө нэг юг нөхөөсийг хийгээд үдчих юм бол тийм биз дээ. Энд дээгөр яг зүгээр нэг нөхөөс гэдэг бол өөр. Зүгээр дугуй мөрний хөвлө гэдээ ярьж тий. Энд чинь байнгын давтамжаар суудаг. Игж яхаа таныг яригдслаад ойлгомжтой болгохын тулд Улаанбаатар замын чиглэлийн зам Улаанбаатар тал руу чиглэсэн дугуй мөрний хөвлөлтэй байдаг. Яа тэгвэл ачаатай талтай тий. Гэд ойлгол бас хүмүүс энгийн хүмүүс ойлгох бах. Ер нь ч замын үдээс ерөөстэй Улаанбаатар л явж байгаа. Нөгөөх нь бол дугуй мөрлийн хөвлөлтэй байдаг. Хоосон буцдаг. Тэгэхээр одоо яг одоо тэрэн цагдаатай ч гэдэг юм зам цагдаатай тий хамтарсан ингээд юм хийгээд байл. Нэрээ хөрх юм уу хэд чинь энийг хийгээд байт юм бэ гэдэг. Хүн өөрөө хийж ижил энэ ачааны машинууд. Тэгэхээр энэ машинуудыг бид нэр ачаа даацанд нь явуулах ёстой юм байна. Тэгэхээр сүүл яг хяналтыг л энэ замынх нь өгөх ёстой байхгүй цагдаа биш. Замынх явуулахгүй л байх л арга хэмжээ авах ёстой байхгүй. Яг ойлгочих юм бол одоо яг замын цагдаа ч гэсэн ойлголоо явуулахгүй байлаа. Тэгвэл тэр машиныг явуулахгүй чи гайлаар оруулж ирэхгүй шүү дээ. Тэгвэр цааш. Тийм өөр эхнээс нь тэнхлэгийнхэн ачаал нь хэтэрсэн машиныг манайх импортлох авахгүй л эсвэл бүр нөгөө талаас замаа сайжруулад тэднийг даадаг болох хэрэгтэй. Тусгаалалтын зам байх ёстой. Чиний ярьж байгаа чи зөв. Ерөөсө одоо хамгийн ойрхон жишээ хичээнд гятад байна шүү дээ. Тэгэхээр чинь хоёр сонголт байгаа ш. Хурдны замаар явж болж байна. Эсвэл зүгээр дага замаар явж болж байна тийм. Үнэн л. Тийм ингээд тэгээ цааш хөгж хөлөө тийм үү. Үргэлж юм байхгүй. Үндсэн шийдэл бол ерөөсөө л тусгаалалтын зам. Тийм замыг хийх. Тусгаалалтын зам байгаад тэр одоо өнөөдөр бурууралтай машин гүйцэтгүүлэх гээл бүх шалтгаан шалтгааны мэдж байгаа шүү дээ. Энд чинь хоорондоо холилдсон л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бол бид нар өнөөдөр яг нэг төөрдгүү хэмжээнд очсон. Зөвхөн ингээд нэг явдаг тэг хөгжил. Энэ бол шатлаад дараалаад явж байгаа юм. Ямар нэг юм дээр сайн муу байгаа. Тэгэхээр жижиг тэр том тэр хоёр өнөөдөр холдоод явж. Одоо 10 жилийн дараа тусгай зорилтын зам доогор бусдын нэг нийтийн нэг орон нутгийн чиглэлийн замууд ингээд замууд ингээд ангиллаараа ингээд яваад ихсэн үед бол биднээсээ энэ өнөөдөр ярих гээд байгаа. Энэ зөвхөн миний л бодол шүү. Тэ? Энэ проблемууд нэг нэгээрээ багасна. Энэ чинь хөгжил дэшээ нэг нэгээрээ шатлаад явна гэдэг чинь тэгээд өрсөлдөөл явна гэсэн үг. Энүүнийг энэ хятадуудад юм уу энэ Америк гадны орнуудад туулаагүй ш тулсан л байгаа. Үзээгүй ш үзсэн л байгаа. Манай хөгжил дээр бол юу гэхээр нэгдүгээр энэ орон нутгуудыг хатуу уучлалтай замаар холбох гэдэг маш том ажил өөрөөр ардаа гарсан. Одоо эргээд юмаа яаж сайжруулах уу гэдэг юмуд байж байна. Эргээд өнөөдөр бидний хөдөлгөөний аюулгүй байдлыг яаж хангах уу гэдэг бол орон нутгийн
замууд байна уу? Улаанбаатар хотын замууд дээр бол яг нүүр тулж эхэлж байна. Тэгэхээр бол мэдээж энэ улс орон айл гэр замын байгууламж руугаа бол хөрөнгөө бол тавьж ил байгаа. Ашигтай байна, ашиггүй байна уу? Тэрнийг бол бид нар өнөөдөр 1000 төгрөгөөр хурааж байна. 200 мянган төгрөг авах ёстой гэдэг энэ нэг талын шийдэл юм шиг харагдаж байгаа бол ард иргэд чинь бас ямар хөдөө хэмжээний амьдралтай үлээ тий. Хэцүү л шүү дээ. Тий. Татвар ямар байна? Тэгэхээр бол тэгэл энэ бас нэг тодорхой байдлаар бол шийдэгдэл явна. Хин нэг нь бол замын Гомсомбөр Улаанбаатарын хооронд явхад 50 мянган төгрөг төлөх ёстой гэх юм бол бензиний мөнгөн дээр дахиад би бензиний мөнгө төлнө гэж байхгүй гэдэг. Энэ бол өнөөдрийн нийгэмдэр бол татвараа төлөх хүн байна. Төлснийхөө ардаас чиний замын байдал чи ямар вүлээ гэж хэлээл эргээл. Энэ бол бас өнөөдрийн яг шийдчих асуудал бас шат дараалтал шийдэгдэх байх л гэж бодож байгаа шүү дээ. Мөн үү? Таамаг гэвэл хизээ шийдэгдэх. Тэгээд яг одоо зам хэрэглэгч нь цөөхөн бохгүй юу? Орон нутгийн зам дээр. Ачаа эргэлт зорчих тээвэр эргэлт бага байна. Тий. Яг гэвэл энэ чинь нөгөө хүн амтайгаа Монгол улсын эдийн засгаас гадна нийслэл дотор чинь хэдэн өвн хүн амын хэдэн өвн байгаа байлаа. Орон нутагт хэдэн өвн байгаа байлаа. Энэ зам ашиглаж байгаа хөдөлгөөний ачаалч ихэд өрлөө. Хөдөлгөөний эрчмээс хамаарат үнэхээр хичнээн өндөр зардал тавиад хөдөлгөөний эрчим багтаа болвол юу яа штэ. Эсвэргээрээ бид нар энэ зам ашигласныхаа төлбөрийг өндөр тавиад эхлэх юм бол байгаль орчиндөө бас эсвэргээрээ нөлөөлнө штэ. Шорон замаар. Өө яршиг энд мөнгө төлж өгөхлөөр өргө уудам тал байна. Шорон замаараа буудъя. Энэ бол ерөөсөө жиж мэдэн шүү манай. Уу юм хоёр талтай байхгүй. Би бас нэг бодож яваа. Энэ одоо хөдөлгөөний эрчимний талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэр нь чинь зөвөрөл сул тийм сум момрууд тийм үү татсан ийм замд нарийн замд ягаад тавьж болохгүй 3 метрийг 3.5 метр өргөдөд зам ховдод нэг тавьсан чинь боош өмчлөлт агуулж идэв шүү дээ. Тэр өдөрт нэг 2-3 машин явж байгаа тийм хөдөлгөөний эрчим багтаа зам дээр нэг их нийтэйгээр машин давхад ирвэл гөөрөнд гарч байгаа өвтөг зүрчж болно шүү дээ. Заавал 7 метр л зам тавиад байгаа. Тэргүй тэр тэгээд бүр зарим юун дээр ийм 2 мөр хүртэл тавьсан ертөнцийн тий. Тэр болчихлоо шүү дээ. Баг болж байна. Газар ширээ хөвдөд байхгүй байна. Баг төсвөр хийж. Тийм замуудыг бол машин авахгүй байна. Тий. Хөдөөний юунуудад тавихад юу нь болохгүй гэж. Тэг тавьшигаа төлөө тэгж хүмүүс аавал тэгж мэрүүлж хэмлүүлж хэлүүлж явах тийм юу. Ямар тэр баг төсвөр хөдөлгөөний эрчим багтаа тийм газрууд бол нарийн зам тавих нь зөв үү? Хөрөнгө оруулалтаа зөв зарцуулах. Тий, зөв зарцуулж байна тий. Одоо энэ бэлэг хааны зам гэдэг бас байдаг ш нарийнхан зам өгийн нуурлуу. Тэрийг бас шүүмжлээ. Бас гайгүй. 6 метр гэдэг хөшөөд чинь. Тийм лээ. Явцсан зөрчдөг тий. Зөрдөө шүү. Жоох зөрөгтэй жоох айцтай зүүн жоох ойртож байгаа. Тий. Зам дээр харин хүмүүс ха зогсчих юм бол хэцүү болчдөг. Дахиад 2 машин зөрөхөд гэдэг юм уу тий. Бид нар одоо тэр одоо 2 жилийн өмнө ажиллаж байгаад ирсэн тэр нориулан тэр юу чиглэлийн одоо гинтийн баяуул дорнодын баяуул чиглэлийн тэр зам өдөрт 3-4 машин явж шүү дээ. Тэр хоёр орондор ердөө одоо тэр уулхны хил хүртэл гарч байгаа шүү дээ. Тэгэл одоо асар их хөрөнгө зарцуулаад одоо бол туусаагүй л ах шиг байна. Хоёр игнэтэй тэр чинь тэгээд доороо стип бич айхтар зам барьж байгаа шүү дээ. Тэгэхээр өдөрт нэг одоо тэгээд цаашаа хөгжлөд утсан юм билгүүт. Эхний ээлжинд бол тиймэрхүү замууд бол оновчгүй санагдчихсан надад. 7 метрийн өргө 8 метрийн өргөд байгаа хөх шүү тэр очих. Яс тэр 2 мөртэй замыг зөв гэж боддог. Тий, тийм багаар хүмүүс амьдарч байна. Тэ? Замын нөхцөл байдал муу байна. Тэр чигтэн сайхан одоо энэ зайсангийн зам шиг болох боломж бас хөрөнгө оруулалтынхан боломжгүй байна. Тэг яг нэг машин ингээ яваад өнгөрөхөд тэр чи зүрхгүй байгаа юм чи тэгээд ашиглаа болж байгаа байхгүй тий хаана. Тийм юу гэх хөгжүүлмээр санагдаад. Тэр бол төрийн үйлчлэгээ зөвлөх гэж боддог. Тэгээд тэрийг л тэгэл манайд одоо нэг одоо нардмад одоо ойлгуулах ажил хийгдэхгүй байгаа даа. Тэгээд дүүгийн ажил бол бас л тэр талаар хэлчихсэн. Наад чинь 2 мөртөө зам хийнү 4 игнэтэй зам хийнү 4 метрийн өргөнтэй зам хийнү. Энэ бол яг зүгээр
яаж хийж байгаад бол хүн бол тэр тухайн орон нутаг бол замтай болж байгаа. Эргээд өнөөдөр нэг замтай болсныхаа ардаас л эзэнтэй л байж идэг бол тэр байнгын засвар ачлагдал явна. Сайжрал явна. 10 жилийн дараа нөгөө хоёр мөртөө замчаа алга болчвол тэгэл хэцүү л байхгүй. Хайрын хөрөнгө оруулалт байхгүй. Хийсэн хөрөнгө оруулалтаа л өнөөдөр хамгаалж явах хэрэгтэй. Тодорхой хэмжээний зардал тавьж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хоёр мөртийг 10 жилийн дараа шинжлэхэд 10 жилийн өмнөх маань суур болж өгөх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэр талаас нь л одоо энэ чинь оноо Наранбат чинь тийм эзэнтэй болно гэж яваад байгаа зү. Азцаа нэгтгэл тийм нэгтгэхэд байгаа. Тэр чинь компаниудад засвар ачлалтын үг илгээд байгаа зү. Тийм бол хаваад байгаа. Нөгөө төр хувийн хвшил нь аль боломжтой зүй зохистойгоор л хамтарч ажиллая тий. Аль нь аль ажлыг хийж чадахын гэдгээр нь хуваарлъя гэсэн үндсэн санаа л. Тийм яриад байгаа шүү дээ. Тэр ч зөв. За манай энэ удаагийн дугаар ерөөхдөө өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд одоо ах トゥ хоёр замын инженерийн хувьд яг одоо бол хангалттай хэмжээнд одоо туршлага хоригдлуулсан ах トゥ хоёр гэж би бол харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ залуу үеүүдэд хэлэх инженерүүд байна тий. Залуу инженерүүд ч гэдэм энэ салбартаа ч гэсэндээ хэлэх. За олон нийтэд хэлэх сая ярьж амжаагүй тийм зүйлүүд байна. Яг сайхан хаана ойлголцохгүй бол бас болохгүй байх шүү. Байнга ингэж зодоонтой яваад иж болохгүй шүү. Тэрүүлтэй тий. Нэгтлэн нэг муу тал юм шиг. Ер нь бол байлгүй яг хэлэх юм. Ер нь бол сайхан мэрэгжил ардаа мөртөө үлддэг. Бахархалтай амьдрч чадчих. Тэгээд бас ч гэж сая муу тал юм зөндөл ярьлаа. Сайн талууд их бид нар одоо ингэ биднээс амьдрал сайхан л сайхан л шүү дээ. Бүгд одоо байр савтаа маш идэвхтэй ажиллаа happy сэтгэлээ юугаа зориулаад дуртай ажиллаа хийнэ гэдэг чинь Монгол хүн эр хүнд бол аймаг гоё юм багхгүй юу. Дуртай ажиллаа тэргээр сэтгэлээ хийнэ гэдэг чинь хамгийн гоё гэх юм уу тийм. Тэрний яд ашиггүй байна л үз. Тэгж байгаа сайжирч л байгаа юм чи биднээс амьдрал томог төхөөрөмж юунууд сайжраад тэр хэмжээр биднээс амьдрал сайжирч л байгаа шүү дээ. Тэр нь бол яг хуу сайжруулчихмаар юмнууд их байна гэж яриад байгаа болохоос биш. Ер нь 10 жилийн өмнөх юм байхгүй л баг шүү дээ. Бид нар бол сайжраалах. Амьдрал сайжирч байгаа. Ер нь бол зам дагсан хүн бол зам дагаад ер нь амдах хэрэгтэй шүү л гэж залж одоо хэлэхгүй. Тэг сонгохгүй ёстой. Тэглэл их том буян хурааж идэх гэж байгаа шүү цагаараа. Зам дээрс нэг чулуу аваад зайлуулахад хэдэн мянган маань уншсанаас илүү тийм буян хурааж идэх гэж байгаа. Бид нар хэдэн мянган чулуу зайлуулж гоё болгож өгч шүү дээ. Шавар цуугаал төөрөөл манад үг ярьжсэнс төөрөөл багнуурчжсэн гэдэг. Тэгээ яагаад төөрхийн тэр юм гоё замарч сүнхгөл өгөх гэж байгаа шүү. Тэр их сайхан буянтай тэгээ дээрээс нь гоё ажил шүү. Тэгээд залуучууд маань одоо улан сайн хөгжүүлээрээ одоо тэгээд ийм болтол одоо бид нэр маань авчиж өглөө шүү гэж одоо жоохон томор гэдэг. Гам бахаа. За одоо тэгээд ер нь бол замын ажил ер нь бол буянтай ажил. Одоо үүнээс хойш манай энэ залуу ирээдүй энэ хүүхдүүд маань ингээд одоо гоё замын байгууламжийг хийж бүтээгээд явхад. Гэхдээ миний бодож байгаа үг хийгээсээ олон давхар зам, олон замын төвшний уулзуур тийм ээ. Нүхэн гарц, гүүрэн гарц. Ерөнхийдөө ер нь зам гэдэг юм чинь бол хамгийн гол нь хүний нэг цаг хугацаа маш их кемнэ. Тэгээд хүний алтан бас маш олныг аварж ийн шүү л гэж л ойлгох хэрэгтэй. Тэгээ одоо өнөөдөр нийгэмдийн нийслэлийн жижиг газар бол сайхан энэ зам зөв барьж зөв хийснээр бол энэ төвшингийн уулзууруудыг хийснээр бол энэ төгжрөл энэ стресс энэ хидийг арилгана гэдэг чинь бол маш том буянтай ажил шүү. Тэгэхээр бол одоо энэ залуучуудад орон нутагт бол одоо ямар ч ер нь бол юу гэж хэлэх юм бэ одоо замын ажил замын инженер болоод замын бүтээн байгуулалтыг хийж гүйцээгээд ингэснийхаа дараа бол ярих сэдв чинь бол олон өөртөө нөгөө хийсэн мөр нь олон сайхан мэрэгжил шүү.
Ер нь бол олон л хөгжөөлөө. Одоо бидний шороо замтайгаа ноцтолтоос ингээд миний саядгийн 3 м замаа тавьчих юм гэдэг ингээд нэг юм ядуугүй яриа л явж штэ. Ер нь тэгэл одоо тэгэл нөгөө хурдны замууд чинь тавигдана. За төмөр замууд тавигдана. Төнөөл нүхтэй янзын гой гүүрнүүд өндөр гүүр нүд баригдана. Та нар асар гэрээдүүд хүлээгээд байгаа шүү дээ. Одоо бид нар нэг юм үзэн байгаад нэг иймэрхүү авчирж байгаа. Одоо тэгэл чинь одоо энэ биднээс хүчлээр төрүүлээ явчихсан улс орнуудаар явж байхад бол тэр замаар л хүчлийн тодорхойлж шүү. Тэр өстө янзын 3-400 км цагийн хурдтай явж байгаа тэр хурдны галтар мэргийн замыг чинь та нар хийн шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр тийм том ирээд юм танаас өмнө байж байгаа шүү. Суурь нь ерөөхдөө бид болсон шүү дээ. Одоо норм дүрмээ шинжилж чинь өмнөх дугаараар ерөнхийлөгч хүртэл ороод ярьлаа шүү дээ. Тухайн бүртэн одоо шинжилдэг тийм томьёогийн бидэд гаргаад өгчөөд яам тамгын газрын мэрэгчлэнүүд нь өөрсдөө тухайн бүртэн шинжилгээд ингэ явчихъя гэж. Энэ ч бол мэдээж нэлээд дэвшил шүү дээ. Түүнээс одоо бусад өвс салбарын хэдэн оныхоо норм дүрмээр явж байгаа шүү дээ. Одоо байж л. Дэвшил шийдэл энэ чинь нэг шат агчил байна. Одоо түрүүний яг нөгөө замын инженер сонгоод замын байгууламжийг маш сайн байрснаар манай улс орны хөгжил илүү хурдан алхах шүү л гэж залуучуудтай уриалъя. Тийм үстэй. Зам сайн байж ич бусд нь яг ардаас нь дагдаг гэж ер нь бол би бол тэгж ойлгодог шүү. Зам дагш хөгжлөр нь судлаач хэлээг баг. Зүгээр нэг тохиолдолж яруу найрагш. Баримттай болох. Тийм баримттай болохоор зам дагаад хөгжил ирж байгаа шүү. Адаглал замынхаа одоо нэгдүгээр нүүр нэгнэний газрууд хашаа шингүүн яаж огц мөстэй үлээ тийм үү? Тэр замаа явсны л боо юм байж. Тэр 30-40 саяас 100 саяас суучихгүй сууж байгаа шүү дээ.